За сайн байна уу та? Сайн байна. За тавтаа морил цензургүй ярианд. Баярлалаа өрсөн явдалд. За баярлалаа үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг ингээд эхэлж байна. За та цензургүй ярианд оролцож байгаа 2 дахь удаага оролцож байгаа цочин. Хэрвээ шунхар телевизээс бол 3 дахь удаа бараг болох гээд байна. Тэгэд өмнөх хоёулагийн өнгөрсөн жилийн ярилцлага бол нийслэлийн арчилсан намын дарга Батүл гэдэг утгаараа та манай нэвтрүүлэгт оролцож байсан. Өнөөдөр бол та нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Батүл гэдгээрээ энэ нэвтрүүлэгт оролцож байгаамаа. Тэгэхээр хоёулагийн ярилцлага бас тэр зүг чиг рүү явах баг. Ингээ хоёулаа эхний асуултаа би танд нэг бичлэг үзүүлээд тэгээд тэндээс асуултаа эхлэе. Одоо нүүрээ нуусан эх оронч, өөрсдөө эх оронч гэдгийг та нар анзаарсан бол тэр бичлэг дээр бол бүгд нүүрээ нууж өөрсдөө гарахгүй байгаа. Та нар тэрийг анзаарсан баг. Урд нь ч бас одоо нэг Вьетнам засварын газрын иргэдийг очиж бас ийм дарамтлсан явдал бас нүүрээ нуусан байдаг эднэр. Энэ бол үнэхээр одоо манай нийслэлчүүд бол ийм биш. Манай иргэд бол ийм одоо найрсаг бас ийм харилцаа гаргадаггүй. Бид ийм одоо хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа улсуудад бол улсуудын өмнөөс бол үнэхээр одоо ичж байна. Тэгээ бид энийг бол буруу шоож байна. Тэгээ би та бүдээс бол бас уучлал хүлцлийг бол гуйж байна. За ийм та уучлалгүйсэн бурхан халдуу ууланд болсон үйл явдлаас болоод за энэ уучлалын тухай иргэд одоо янз бүрээр ярьж байгаа. Уучлал гуйх ёсгүй байсан. Зарим нь болсон зөв энэ бол одоо соёл тогтоолоо гэж. Та одоо энэ тухайга тайлбарлах юм манай үзэгчдэд. Тэгээ цензургээр очиж би жишээ нь чамаас асууя л да тийм ээ. Энийг ер нь зөв гэж үзэж гин үү буруу гэж үзэж байна. Алийг. Одоо шинэ уучлалгүйс явд. Эсвэл бол одоо тэр бурхан халдун ууланд одоо хүн сөхрүүлж гисэн тийм ээ. Дарамтлж байгаа явдлыг ер нь юу гэж бодож байна? Бурхан халдун ууланд хүн сөхрүүлсэн дарамтлж байгаа явдал бол угаасаа байж болохгүй асуудал. Тийм учраас би энэ ч бас зориуд уучлалгүй байдаг юм. Одоо ч уучлалгүй байх бил. За. Яг тэгэхээр тодорхой үзэл суртал идеологтой ийм нацист хөдөлгөөн гарч ирээд байна. Хүмүүс анзаарахгүй болгож байна. Яг үндэ ийм нацист хөдөлгөөн. Ийм хөдөлгөөн гарч ирчээд үйл ажиллагаа явуулаад тэгээд дураараа ямар нэгэн газар очиж өөрсдөө ямар нэгэн дэг журам 20 цаар тогтоогоод ингээд үйл ажиллагаа явуулаад байгаа. Өөрөөр хэлбэл одоо 30-аад оны үед Германд еврейчүүдийн эсрэг нацистууд авирлж ирсэнтэй адилхан ийм үйл явдал яваад байна шүү дээ. Тийм ээ. Тэр одоо Германд европчуудын хооронд одоо юу гэдэг германуудын хооронд Германы тэр нацистуудын хооронд одоо нэг манай нэг ийм бүдүүн хүмүүс гарцсан. Тэгээд одоо ингээд хүнийг сөхрүүлчихсэн. Энэ чинь айлч утгаар нь бодоод үтсэн. Нэгдүгээрт бол энэ бидний тэр тусмаа миний итгэл үнэмшилт бол харс зүйл юм бол. Би хүнийг альва одоо угсаа гарал яс үнцээр нь ялгуурлахыг бол үнэхээр эсэргүүцдэг. Ер нь бол энэ хүнийг угсаа яс үнцээр нь ялгуурлах ийм үйл ажиллагаа чинь бол одоо хүн төрөлхтөнд бол хүн төрөлхтний эсрэг гинт хэргийн доонд ордог байхгүй. Тэгэхэд бид энд ингээд тийм хүмүүс чөлөөтэй дураараа ингээд одоо өөрийнхөө одоо дуртай газараа одоо гадны иргэдийг дарамтлаад явж байна. Үйл дарга энэ хоёр талын маргаан дэгдэг гэдэг байгаа. Нэг хэсэг нь болж байна. Энэ хүнийг ингэж дарамтлаж болохгүй уучлалгүйсэн зүг. Нөгөөх нь болохоор бурхан халдун уулын босго тэнгэрийн даваа гэж үт юм байна. Та бурхан халдун ууланд очиж үзсэн үү? Гэхдээ би бурхан халдун уулын одоо манай нутаг тийм. Тийм учраас яг ингэж хүмүүс ингэж янз бүрийн ярьдаг байхгүй одоо. Одоо ингэ тийм байна. Босго тэнгэрийн даваанаас наашаа харийн хүн бүү алхвал гэсэн тийм үгтэй юм байна. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэд одоо тэр бурхан халдун уул руу ороход босго тэнгэрийн даваан дээр юм самбар байд юм байна л. Тэрэн дээр нь богд Чингисийн сургаал гэд биччихсэн байдаг гэн. Тийм учраас тэр ууланд харийн хүн явж болохгүй. Энэ бол одоо манай өвөг дээдсийн одоо онгоныг онголсон ариун дагшин газраа гэж ингэж тайлбарлаад байгаа юм л. Хэрвээ ийм зүйлийг бид одоо ирж хайх юм бол 13 дугаар зуунд ч юм уу тийм ээ 16 дугаар зуунд ч юм уу 19 дугаар зуунд ч юм уу ингэж битсэн юм дэлхийгээр нэг байна. За. Бид 21 дугаар зуунд байж шүү дээ. 21 дугаар зуунд. Бид 13 дугаар зуунд амьдарч байгаа улс биш. Тэр үеийн цаг нөхцөл байдал нэг өөр. Мөн үү?
тэр үеийн сэтгэлгээний загвар нэг өөр. 21-р зуун гэдэг бол их өөр зүйл. Тэгээд тийм ч учраас бид нар бол юу гэдэг вэ гэхээр зэрэг ийм ямар нэгэн иргэдийн гадныч вэ дотныч вэ хүний иргэдийн хүний эрхэнд халдсан аливаа үйл ажиллагааг зөвхөн хуулиар тогтооно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл бурхан алдууны тэрнээс цааш гадны иргэд явж болохгүй. Тэр гэдгийг бол бид нар зөвхөн хууль гаргаж тогтооно. Бид нар хүний эрхийг бол зөвхөн хуулиар хязгаарлана. Ингээд тогтоосон юм 21-р зуунд амьдарч байгаа. Гэхдээ одоо хараа бурхан алдуу уулын чинь эмэгтэй хүн гарч болдгоо байхгүй юу? Тийм учраас би очиж үзээгүй. Гэхдээ тийм хууль байхгүй шүү дээ Монголд. Эмэгтэй хүн бурхан алдуу ууланд гарч болохгүй гэсэн хууль байхгүй. Тэгсэн мөртлөө энэ бол ёс заншил. Бид нар ёс заншлаа дагаал тэр ууланд эмэгтэй хүн гарахгүй. Их санаа шүү. Ахмадуудаас асуухаар ёс заншлын тухай бас өөр юм ярьдаг. За. Энэ эмэгтэй хүн гардаг ч ёс гэж би гээд бас зарим хэсэг ахмадуудад. Тийм үү? Бурхан алдуу ууланд уу? Бурхан алдуу ер нь онгон шүтэнтэй ууланд. Онгон шүтэнтэй ууланд. За. Жишээ нь бол юу гэдэг одоо нөгөө Сүхбаатар аймагтайгаа нөгөө Алтан овоон дээр эмэгтэйчүүд гардаггүй л гэдэг. Тэгэхдээ би одоо тэр Алтан овоон дээр зөндөөл эмэгтэйчүүд гарцсан нар мандахыг үзэл зогсчл байдаг. Тэгэл нутгийн зарим хөгжүүлээс асуухаар үгүй тэр чинь эмэгтэй хүн гарахад хорио царай байхгүй шүү дээ. Янз янзаар тайлбар. Янз янзаар. Энэ дээр ингээд бичээ тогтоогоод ингээд хийцэн тим имийг бол одоо дураараа зохиогоод байна шүү дээ. Тэгээд чинийг бол одоо юу гэдэг үнэхээр одоо нэг мөр тийш нь болгох хэрэгтэй. Нөгөө талаас бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нар ингээд одоо юу гэдэг юм би энэ дашмд нэг жишээ хэлье. Жишээ нь бол 19-р зуунд Японд бол гадны хүн орол толгойг нь авдаг байлаа шүү дээ. Япон улс руу юу? Тий. За. Одоо Японд тийм байвал яаж хөгжих юм? Одоо тийм биш үстэй. Биш ээ. Биш. Японд очижсэн юм байна. Тий. Ийм л энэ ч гадны хүн ч ороход хорио цэрэт байсан зарим улсууд бол ер нь. Тэгэхээр би түрүү хэлээд байгаа цаг хугацаа нэмийг цаг хугацаанд л байлгая. Энэ та нацизм үүсэж гин гэж байна шүү дээ. Үндэсний үзэл, үнсэрхэг үзэл хоёр ялгаатай юм аа гэж бас тайлбарлаж байгаа. Үнсэрхэг үзэл гэдэг нь одоо таны хэлээд байгаа тэр нацизмыг хэлээд. Үндэсний үзэл гэхээр түүх соёлоо өв уламжлаад дээдэлдэг тийм үзэл байгаамаа гэсэн юм арга бас яваад байгаа. Гэхдээ энэ үндэсний үзэл, үнсэрхэг үзэл гэдгийг одоо жишээ нь янз бүрээр ялгуурлаж энэ өөр юм, тийм юм гэж бичиж байгаа хүмүүсийг харахаар бас л өөрийнхөө л үзэл бодлыг бичсэн байна. Тийм ээ. Тэрнээс үндэсний үзэл гэдэг нь тэгэхээр эрхэг гэдэг дагвар залгацхаар тэгээд өөр юм болцдог гэдгийг бол ямар нэгэн нотлсон, ямар нэгэн үнэлэмж тогтоочсон тийм ээ. Ийм юм бол байдаггүй. Жишээ нь одоо юу гэдэг нь сайхан нэг удаа бичсэн номон дээр үндэсний үнцэл, үнсэрхэг үзэл хоёр ялгаатай маа гэж бичцэл байсан. Тэр бол их сайхны л бодол. Тийм ээ. Тэрнээс биш энэ одоо нэг тийм гүн үзэл санааны их тийм зарчмын гэдэг асуудал яриад байгаа юм биш. Германы тэр үнцэрхэг үзэл гэдэг. Германы тэр яриад байгаа үнцэрхэг үзэл гэдэг бол ерөөсөө л герман хүнээс бусд нь хүн биш л гэсэн үзэл. Герман хүнээс бусд нь хүн биш гэсэн үзэл. Японууд үнцэрхэг үзэлтэй. Үндэсний үзэлтэй. Тийм ээ. Гэхдээ Японууд юу гэдэг вэ гэхээр Япон хүн хин нэг одоо Япон хүн нэр төртэй амьдрах ёстой. Өөрөөр хэлбэл ажилтай, орлоготой тийм ээ, боловсралтай Япон хүн ийм л байх ёстой. Энийг бид одоо үндэсний үзэл гэж үзнэ, үнцэрхэг үзэл гэж үзнэ тийм. Үнцэрхэг үзэл гэж. Одоо өөрөөр хэлбэл одоо гэгэрсэн ийм байдлаар ханддаг. Жишээ нь англичууд айхтар үнцэрхэг үзэлтэй. Гэхдээ англичууд бол англи хүн боловсралтай байх ёстой тийм ээ. Ер нь бас нэр төртэй амьдрах ийм одоо чадвар тэнхээтэй байх ёстой л гэж үздэг. Тэрнээс хөө үнсэрхэг үзэлгээл одоо хас тэмдэг зүүч гэсэн тийм ээ. Хавийн амтныг сөхрөө суулгаад одоо толгойг нь завчих гэж байгаа юм шиг тэр чи одоо зан үйлийнхэн ч даваад үзэхэд хуучин цаг сөхрөө суулгадаг чинь толгойг нь завчихна л гэсэн. Энийг ямар хүмүүс үйлснээ тогтоосон уу? Одоо цагдаагийнхан мэдээж энийг шалгаж байгаа. Жохон одоо маргаантай нөгөө түрүүний миний хэлдгээр нүрэ нууцсан байсан яг хэм бэ юу вэ гэдгийг одоо тогтоож л байх шиг байна л да. Тэгээд дээрэс нь хэлэхэд бол эн чинь бид нар одоо гадаадын улс оронд спештэй яг үнэндээ бол одоо 150 гэдэг 200-аад монгол хүн байна.
Бид нар одоо бидний энийг одоо тэр улс орнуудад телевиз хэвлэлээр монголчууд бусад үнд цугсааг ингэж гадуурхаж байгааг харуулвал яах юм бид нар? Бидний одоо манай ард иргэд чинь урагшаагаа визгүй зорчиж одоо хятад оронд очиж амжиргаагаа залгуулж штеп. Энэ чинь одоо жилдээ 600 мянгаар л гарч штеп. Энэ чинь хятадын хэвлэл мэдээлэл Солонгост ч их олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Энийг харуулвал яах? Гэхдээ гадны орнуудад одоо ингэ явж хахад монгол хүн орохыг хориглоно гэсэн тийм хоолны газараас ахуулаад газрууд байдаг л та. Мэдгүй тийм яриа байсан би тэрийг үзээгүй. Тийм байдгийг, мэрсэр байдгийг. Зүгээр жишээ нь ийм яриа байдаг. Зүгээр одоо ухаан Европт бол монгол хүн орохыг хориглоно гэсэн байдаг гинлээ. Би нүдэрээ үзээгүй. Тэр нь юунаас болсон гэхээр зэрэг хулгай хийгдснээс болсон. Маш их хулгай хийдгээ. Тэрнээс нь болоод ингэсэн гэсэн юм ярьдаг. Тэгтээ уучлаарай манай консулууд юу хийж байгаа юм бэ? Манай элчин сайдын яамд юу хийж байгаа юм бэ? Энийг чи эсэргүүцэх ёстой шүү дээ. Энийг чинь болиулах ёстой. Тэд ажиллаа хийх ёстой байхгүй юу? Түрүүний таны хэлсэн тэр нүрээ нуусан тэр их орончид гэдгээс нэг хүн нүрээ нуухыг хүсээгүй юм. Тэгээд өнөөдөр таныг энд ярилцлаганд орно гэхээр асуулт тавья гэж ирсэн. Бид нар асуултыг авсан. Та үзэх үү? За тий. Тэнд одоо ууланд миний бие болоод босоо хөх Монгол бүлэгмийн залуучууд бид нар уулын тахилга хийж явсан. За тэнд одоо энэ хэвлэл мэдээлэлээр яригадаад байгаа шиг өвөр монголчуудыг зодсон зогсон дээрлэхсэн асуудал гараагүй. Бидний хувьд өөр залуучууд тэр өвөр монголчуудыг одоо өсөгдүүлээ суулгацсан байхад нь бид нар очиод салгаж аваад адилхан ахын дүүс монголчууд байна. Яагаад ингэж байгаа зүгээр явуул гэд бид нар явуулсан. Эрхэм хотын дарга та энэ мэдээллийг хаанаас аваад биднийг ингэж нэр зааж ингэж гүтгвэ? Энийг бас асууж сонирхож байна. За та тэгээд Улаанбаатар хотын дарга байж Хинтээ аймгийн өмнө дэлгэр суманд болсон асуудлын өмнөөс уучлал гуйж Монгол улсынхаа нэр төрийг олон нийт дэлхийд дахин дэгэж буруугаар сурталчлах таны одоо үндсэн ажил ч юм уу гэж асуумаар байна. За. Би саяны ярьж байгаа нь гайхлаа харин. За. Юун гоё гэдэг шиг юм болж байна л да. За. Би ерөөсөө танд ган уяг хартцаг гэдэр гэж би огтын юм яриаггүй шүү дээ. За. Босоо би ямар монголч сандаа гэж яриаггүй юу? нүрээ нуусан хүмүүс байсан л гэж ярьсан шүү дээ. Тэгээд би одоо жишээ нь одоо миний тэр ярилцлагыг бичүүлээд одоо харуулах юм бол тийм ээ. Сая харуулсан шүү дээ. Тий. Тэрэн дээр чинь ингээд нөгөө интернет онлайнаар тартсан тэр бичлэгийг үндэслэл би ярьж байгаа байхгүй юу? Тэндээс та мэдээлэл авсан. Тий. Тэнд ч бол одоо босоо хөх монголынхаа ингэж гэсэн юм явсан л да. Тий. Тэгэхээр зэрэг бол би тэрнээсгүй одоо ган хуйг гэдэг харцаг байсан эдэр гэж огтын юм яриаггүй. Тэгсэн энэ хүн өөрийгөө нэгдүгээрт бол өөрийгөө одоо яагаад өөрийг хэлсэнгээ ойлгоцсон юм. Өөрөө бол яг тэр нөгөө хүнийг сөхрүүлж яхад хоёрдугаар за яах вэ? Хөрх юм нь хоёрдугаар асууж байгаа асуулт нь би чинь найрсаг Улаанбаатарын дарга юм байна. Би өнөөдөр жуулчтай авах гээд бэлтгэл хийж байгаа хотын дарга юм байхгүй юу? Би тэр жуулчид ирэхээс өмнө ийм зогсонсгүй юм интернет онлайнаар одоо явж байгааг бол би хараад бол үнэхээр одоо би энийг эсэргүүцэл илэрхийлэхээс ч өөр байгаа. Тэгэхээр хинтэд болж байгаа асуудал танд ямар хамаатай юм бэ гэдэг шүү дээ. Би харин тэр найрсаг Улаанбаатарын жуулч чинь манай Улаанбаатараар дамждаг. Тийм ээ? Тэр тусмаа бид нар энэ жил жуулчдыг огтож аавна гэдээ маш том бэлтгэлүүд хийж байна. Тийм учраас би бол одоо ингэж хэлэх ёстой. Тэгэхээр та уучлалаа бол хотын даргын хуваар гуйсан юм байна тий? Тэглүү ах хотын дарга. Би бүр найрсаг хотын дарга уучлалсан. Таны энэ уучлалын дараа ерөнхийлөгч Илбэг дөрж бас таныг дэмжиж нэг үг хэлсэн юм шиг байна. Гэтэ би тэрийг сонсоогүй л дээ. Энэний дараа бол Хятадын CCTV одоо Хятадын төв телевизүүдээр бол ингээд Монгол улс бол юм нацистуудтай, хит даврагчтай юм байна. Энийг одоо ингээд Улаанбаатар хотын дарга одоо ингээд хүлээн зөвшөөрнөөс уучлал гуйлаа гэд манай нэр хүнд дэлхийд даяар унчлаа. Харин яасан сайн бэ? Хэрвээ тэр уучлалыг гуйж Улаанбаатар хотын дарга нь хэлээгүй.
Хэрвээ одоо тэрийг ерөнхийлөгч дэмжээгүй байсан бол яах байсан гэж бодож байна? Яах байсан гэж. Үгүй эсвэл тэр үйлдэлийг зөвшөөрч байгаа. Нацистуудаа өөгсүүлж байгаа. Зөвшөөрч байгаа тийм ээ. Одоо бид нар ч нь бол энэ бол арчилсан улс орн байна. Зарим нэг иргэдэн зохисгүй үйлдэл хийсэн байна тийм ээ. Тэрийг бүр хотын дарга нь эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч нь түүнийг дэмжиж байна. Энд чинь соёлжиж иргэншсэн улс байна л гэж нэр хүндэм өсөж байгаа гэдэгт бити эргэлзээрэй. Нэр хүнд өсөж байгаа гэж. Тэгж үү яах вэ? Яагаад хит аврагчтай нацизмтай улс гэхээр манай нэр хүнд өсөхгүй шүү дээ. Биш ээ, би тэр утгаар биш. Өөрөөр хэлбэл хэрвээ ийм одоо үйлдэл хийгдээгүй саяны мэдээ телевизээр явсан бол саяны дээр суулгаж байгаа, сүхрүүлж байгаа тийм баахан одоо тийм янз бүрийн одоо хийтэй улсууд очиж байгаа явдлыг хэвлэл мэдээлэлээр дэлхийгээр цацсан бол харин яах вэ? Бүгдээрээ таг суугаа сууж яддаг. Жишээ нь бол одоо энэ лалын ертөнцид болж байгаа үйл явдалд бол одоо нэг л юмд одоо үннийг хэлэхэд бол энэ Европын бусад одоо иргэншсэн улсууд бол дургуутдаг байхгүй юу? Гэхдээ тэр лалын одоо хит даврагсад тэр өвчтэй хийтэй халуурчингууд байдаг. Энэ бол одоо тэр бом гарan хүн дотор янз бүрийн солиотой улсууд бол байдаг. Тийм ээ. Гэхдээ тэд нар хүний толгой авч байхад тийм ээ сөхрүүлсэн алж хядж байхад яагаад бусад лалын шашинт нь тэрийг эсэргүүцэхгүй байгаа юм бэ? Яагаад тэрийг ингээд одоо эсвэлтлэр одоо зөвшөөрöd байгаа юм бэ? Яагаад одоо шинэ яг лалын шашинтнууд бөөнөөрөө гаргаж наад харгислаа болооч гэж одоо тэр өвчтөе улсуудаас шаардахгүй байгаа юм бэ? Тийм ээ? Харин нэг шог одоо хошин зураг зурцсны төлөө зүгээр бөөнөрөө энэ тэнд бослого болоод идэх нь ямар учиртай юм бэ чинь? Баахан хаалж чадаад. Тэ баахан хаалж чадаад яагаад энийг эсвэлтлэр дэмжиж байгаа юм? Жишээ нь үннийг хэлэхэд бол би одоо улам бүр одоо ийм үйлдэлийг бол төвчөхгүй болж байгаа. Яагаад гэвэл зэрэг РТ-ээр гарлаа. Одоо Оросын телевизээр, Оросын том үндэсний телевизээр гарлаа шүү дээ. Монголын нацистууд гэдэг. Гэхдээ би дотроо бол үнэндээ сандарч байгаа байхгүй юу? Одоо тэр Оросууд чинь дүүрэн монголчууд явж байгаа. Оросууд чинь нацистуудад үнэхээр дургу. Тийм ээ? Тэгээд тэдний минь та нар яасан их одоо нацизм ярьдаг улс гэд бариад давал одоо харин манай иргэд бол одоо хэлэх нь шүү дээ. Гэхдээ манай хотын дарга ерөнхийлөгч тэр чинь бүр эсэргүүцдэг. Манад яг жоохон арчилсан улс. Одоо зарим нэг юм хүмүүс үзлээ бодлоо ингээ буруу хэлтийн тэгтээ манай хотын дарга дээр чинь эсэргүүцээд ерөнхийлөгч эсэргүүцээд. Тэгээ та тэрийг ингээд ярихаар за одоо манай үндэсний үзэлтнүүд ингэж хэлж байгаа. Саяхан ирээнд Монгол эмэгтэй алгагдсан. За Испаний метронд Монгол залуу зодууллаа. Хаана вэ тэр Бээжин хотын дарга уучлал гуйж байгаа. Бид нар яхаараа жижиг улс болохоор бусдын өмнө бүндөгнөж уучлал гуйх алавтай юм бэ гэдэг шүү дээ. Тэгэхээр би нэг юм жишээ нь бол одоо юу гэдэг нь Монголд одоо хоёр одоо хятадын иргэн халуулсалт. Энэ бол одоо санаатай мөнгөний дээрэнт гэсэн ийм одоо гэмт хэрэг хийгдсэн. Гэмт хэрэг хийгдсэн. Ер нь бол ийм гэмт хэрэг энэ тэнд бол хийгддэг. Гэхдээ энэ нь ямар нэгэн нацист үзэл санаа, идеолог тийм ээ ямар нэгэн тийм зорилгоор үнд сугсааг ялгуурлах зорилгоор биш эрүүгийн шинжтэй гэмт хэрэгүүд хийгддэг. Мөн үү? Саяны тэр үйлдэл чинь бол бүр одоо би хэлээд байна шүү дээ тийм ээ. Одоо үнд сугсааны эсрэг ийм үзэл санаан дээр түшгэлсэн санаатай зохион байгуулалтын гэмт одоо үйлдэл байхгүй юу? Хүн төрлөختөн бол энэ хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг юм шүүгээд Нюрнбергт шүүхээр яллаа тийм ээ. Хоригдсан ийм одоо үзэл санаа Монголд орж ирсэн. Би тэгтээ нэг зүйлийг хэлье. Ер нь тэр одоо тэр хас тэмдэг зүйцсэн яваа улсуудад би бол шууд шаардж байгаа. Тэр Гитлерийн хэрэгэлдэг хас тэмдгийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй шүү бодод. Тэрийг болоороо таа. Яагаад тэр чинь манай түмэн насан хээ үү? Харин түмэн насан хийгээд та нар яг түмэн насан хэсэг хэрэглээ. Тэрнээсгүй нацистууд хэрэгжилж ирсэн тэр улаан фон дээр хараар хэрэгжилсэн тийм ээ. Ийм нацист идеологийн бэлэг тэмдэг болгож байгаа энийг бол хэрэгжилж болохгүй. Тийм хориглох шийдвэр гаргах юм уу? Би бол одоо бүр шаардсан. Би энэ одоо тэр өөрийгөө үнцэрхэг ямар юмны үнцэрхэг үзэлтэн байх юм бэ? Ямар ч үнцэрхэг үзэлтэн байхгүй шүү дээ бид нар. Эх оронч ч ойлголт байхгүй шүү дээ. Монголчуудыг одоо ийм жигсүртэй болгож харуулаад суулгаж байгаа байхгүй. Би тэрийг хэлж байгаа. Гитлер чинь монгол хүн еврей хүн хоёрыг устгах ёстой гэж хэлсэн юм шүү.
Та нар ичихгүй над улаан тэмдэг хас тэмдгийн Бас зарим нь Гитлер Монголыг зөвхөн үлдээгээрэй гэсэн ч гээл тэгдэг. тийм. Тэр өөрхийд бодлоо зохиож байгаа. Хүнсэл бодол гэж. За та хоёр дахь удаага хятадаас уучлал гуйж тийм үү? Өмнө нь Ленины хөшөөг нураахад хятадын коммунист нам олон сая хүнийг хятсан гэж хэлээ. Дараа нь хятад улсаас манад цугаа элчин сайд гомдол гаргасан. Таныг тэгээд уучлал гуйсан гэж сонссон. Ер нь бол тэр бол би тэрийг яг одоо гадаад яамны зүгээс ч гэсэн бас надад одоо тийм гадаад иргэн ямар дамжсан шүү дээ. Луу улдоор дамжсан. Хоёр улсын харилцаа. Ялангуяа эрх баригч намтай холбогдсон асуудал ярьж байна. Энэ ч бас ойлголцох ёстой зүйл. За хоёул энэ асуудлыг орхиё. Одоо хотынхаа асуудал руу оръё. За уржигдраас ахуулаад хотод их хэмжээний цас орлоо. Ер нь сүүлийн 7 хоногт 2 ч удаа орчин удаа. Гэтэл манай хот гамшигын байдал бэлэн биш байгаа юм шиг санагдчихна. Маш олон хүн явгнаас гэмтлээ халтарж ундлаа. Дээрээс нь машин тэрэг мөргөлдөж осолд орлоо. Тэр засыг маш хурдан цэвэрлэж чадахгүй байна. Тэгэхээр нөгөө Америк эднэрт ордог шиг их цас ороод гамшигын байдалд орвол хот бэлэн биш байна, тийм үү? Ер нь гамшигынхаа нөөц баацыг бэхжүүлэх чиглэлээр бид нар бэлэн биш байсаар ирсэн. Сүүлийн одоо жилд сүүлийн үед л нэг чадсан арга хэмжээ авч байна. Би өөр төрөйтэй иргэдийн урал дээр ч хэлж ирсэн те. Хотынхаа гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэхгүй тэрнээс төсөв хөнгө харамлна гэдэг бол үнэхээр одоо байж болшгүй зүйлээ гэж. Гэхдээ манай иргэдийн төлөөлөгчид манай хотын одоо захиргаа бол одоо хуулиад авахаас өөр аргагүй байдалд орчод байна. Ямар хуулийн дээр төсвийн хуулийн дээр энэ одоо гамшигч нөгөө босоо тогтолцоотой улсын төсвөөс гүйцэтгэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө бид нарыг нөгөө улсын төсөв хариуцж байгаа тийм төсвийн зүйл рүү бид нар хөрөнгө оруулах эрхгүй гэдэг байхгүй. Тийм учраас л энэ одоо онцгой байдлын газар тийм ээ энэ улсын төсөвтэй хийгээд энэ онцгой байдлынхаа материалыг баазыг бэхжүүлэх ёстой. Гэхдээ бид нар улсын төсвөөс хэрэгжүүлэх ёстой ажилтайгээд хайж бас чаддаггүй. Өөрсдийн загас тий өөрсдийнхөө загас л тэгэл одоо аудит шүүмжил тавиулаад тэгэл чадаад үзэн штэ бид. Үер болохоор урсчих гээд байна. Тий. Тий цас болохоор дарагдчих гээд ингэж байгаа юм. Тэгэд үнэхээр одоо ер нь бол их хөрвийн аргаар л явсан байна штэ бид нар чинь. Одоо тэгээд энийг зас залруулах боломж байхгүй юу? Үгүй байна л да одоо эхэлж ил байна тийм ээ ямар өргөс авсан шиг болчихгүй л байна. Дээрээс нь бол үннийг хэлэхэд бол одоо их санаа зовдөг. Олон айл үерийн ам дээр байж байна. Шар усны үер тэгэлж л байна баян зүрхэд. Зөндөө хэлдэхгүй байдаг. Одоо бити энэ үерийн ам дээр буугаач тийм ээ. Жишээ нь бол одоо би одоо нэг юм санаа зовж байна. Энэ жил бол их үерийн жил. Ер нь энэ үерийн одоо 66 оны үер шиг ийм хэмжээний үер ойртож байгаа гэж одоо манай усны хүрээлэнгийнхээ нар сануулад байна л да. Энэ бол ийм одоо орчилтой юм аа тийм ээ. Дахин давтагдах магадaltaй юм аа гэд. Тэгээд одоо ямар санда айлуудаас болохгүй бол үерийн даатгал авъя тийм ээ. Одоо үерийн ам дээр хориглосоор байтал буугаад байгаа юм бол уучлаарай тэгвэл даатгал өгч. Тийм ээ. Гэдэг зүйлийг шаардах хэрэгтэй болж байгаа. Урсцсан хойно чинь бид нар юм чинь төлж өгөө. Одоо эд хөрөнгө хохирлоо ятгахтаа дараа нь барагдуулах хэмжээнд байх хэрэгтэй. Тийм биз. Жишээлбэл одоо юу гэдгийг одоо тэр туулын одоо 70 дотор аваачаад хот төлөвлөлт хийгээд төлөвлөгөө гаргаад туулын одоо энэ үерийн 70 дотор одоо үнэхээр харамсмар. Тэгээд аваачаад газрын зөвшөөрлөгөөд барилга байсан. Одоо River Garden гэх тийм. Тэр 66 оны үер шиг үер бол одоо яа. Яг бол 66 оны үерээр чинь нь шүү дээ. 1 секундэд 80 м куб ус урсж ирсэн гэж байна. Секундэд 80 м куб. Их 51 үр далдарч ирсэн л гэж сонссон. Тэгэхээр чи 80 м куб гэдэг чинь 1 секундэд 80 тонн усаар цогч яах гэсэн үг шүү дээ. Хэрийн байшин тэсэхгүй. Хэрийн зүйл тэсэхгүй. Тэгээ хамгийн гол нь нөгөө одоо үерийн 70 дотор өөрчлөлт ингээд дотор нь оруулаа барилга барингууд одоо үерийн голдрол өөрчлөлт хийчихэж байгаа байхгүй. Одоо тэр чинь ингээд тэгээд тэр айлууд нь ингээд өөрсдөө үерийн хамгаалтын хан босгоод эхлэнгүүт нөгөөт чинь нөгөө ус чинь даралт аваад доод хэсэг рүүгээ маш хүчтэй
буудан шүү дээ тэр чинь. Ингээд тэр гидродинамикийн шинжилгээ ухааны үндэстэй тогтоодсон байсан үерийн далан дотор төлөвлөлт хийгээд ингээд газар байшин бариад одоо хүмүүс амьдарч байгаа. Тийм амьдарч байгаа. Үнэхээр хэцүү. Нөгөө байшин бариад хөрөнгө оруулсан компанийн буруут гарга байхгүй. Яа гэвэл хот нь төлөвлөлт хийгээд газар олгоцсон юм чинь. Хууль ёсны дагуу авчихсан. Одоо болиулах гэдэг одоо би бүр хүчээр зогсооцол байж байна. Тэгвэл нөгөө нэг хэсэг нь баригдчихсан. Тэгээ одоо чухам энийг одоо яад юм байгаа ингээд. Тэгээ ямар сайндал одоо бүр аргаа бараад анхааруулад тий одоо ингээд тэгээд нөгөө хамгийн гол нь юу гэхээр зэрэг зарим нэг хүмүүс энэ дэр бид нар чи юм мэддэггүй учраас эндүрдэг юм байна л да. Туулын голын усны төвшин буураагүй юм байна. Манай усны хүрээлэнгийнхэн 46 оноос хойш хэмжилт хийгээд явж байгаа гэж. Яасан бэ гэвэл тэр хэмжилтээр бол туулын усны хэмжээ буураагүй. Ганц яасан гэхээр 66 оны үеэр нөгөө уулын бүх хайрга дайргач нь хамж орж ирээд доорн дэвссэн. Тэрнээс ус нь хэмжээндээ. Тий ус нь хэмжээндээ. Нэмэгдэх магадaltaй. Нэмэгдэх магадaltaй гэсэн үг байхгүй. Нөгөө 66 оны үеэр чинь ахих магадaltaй гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг толгойд өртөөнөөс амгалан руу явдаг нөгөө нэг рейл бус. Тэр чи одоо Дарханаас Улаанбаатарын хооронд явж байгаа юу? Явж байгаа хөө. Явж байгаа харагдсан шүү. 3.9 сая доллараар худалдаж авсан тэр рейл бусыг. Тэгээ хот дотор ямар ч ашиг гараагүй. Энэ хайрын тийм үү? Хайрын биш шүү. Би шууд хэлье. Яагаад? Яагаад хайрын биш шүү гэхээр зэрэг өөрөөр хэлбэл энэ рейл бусыг хот дундуур явуулахдаа нийтийн тээврийн автобусны буудлууд нь шууд рейл бус руугаа ордог байх ёстой. Төлөвлөлт хийцсэн болвол тийм ээ рейл бус бол ингээд дүүрэн битүү хүнтэй явна. Гэхдээ хийгээгүй багт нь манай хавчраа явуулчихсан шүү дээ. Тийм учраас бид нар өнгөрсөн жил наадмаар санаж байна уу тийм ээ рейл бус битүү хүнтэй явсан шүү дээ. Яг нөгөө бид нар наадмын тэр үед автобусны буудлуудаа зоос. Зүгээр төр зуурын арга хэмжээ авсан. Төр зуурын арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт биш дээ рейл бус үнэхээр их ач холбогдолтой. Энэ хурдан галт тэрэг юм уу ийм галт тэрэг л төмөр замаар яваад эхлүүл хот маш хурдан тэлдэг. Яг тэгвэл нөгөө хотын төвтэйгээ холбогдох ийм холболт бий болчдөг учраас. Гэхдээ яг тэр талаас нь бодоод үзвэл тийм. Гэтэл амьдрал дээр өнөөдөр хэрэгжиж чадаагүй шүү дээ. 3.9 сая доллар гэд би бүр харамсаад байгаа байхгүй юу? Та боддоо 3.9 сая доллар гэдэг чинь хэд вэ? 5 тэрбум. Бараг 6 тэрбум төгрөг тийм үү? Гэтэл хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн 3 жил хүлээгдэж байгаа шинэ эмнэлэг өргөтгөл нь 3 тэрбум төгрөг байхгүй. 3 жил засгийн газар шийдэж өгөөгүй. Өсвөлтөн суулгаагүй. Гэтэл өнөөдөр бид нар 3.9 сая доллараар нь рейл бус авчаад нөгөө богоон шууйг нь явахгүй болохоор нь дарханд авчиад төгс. Дарханд очоо эвдэрсэн гэсэн шин. Тэгэхээр ийм байна. Одоо ч тэр яриа юу болж байгаа вэ гэхээр зэрэг хөрөнгө мөнгийг тэрэн зарах нь буруу, энэ нь зарах нь зөв гэдэг маргаан болчихно л доо. Жишээ нь бол үнэхээр хавдар судлалынхаа хөрөнгийг гаргаад шийдэхгүй. Уу яг зүгээр аливаа нэг асуудлыг тооцоотой хийх ёстой юм, ёстой байсан биш үү гэж би ярьж байхгүй юу? Тийм учраас бол бид нар какраас одоо яг үний хэрэг дээр рейл бус оруулж ирж энийг төмөр зам дагуу одоо та нар санаж байгаа бол дээрээс нь нэмээд 2 урсгалтай төмөр зам тавьж штт. Богд уулын урдуур явах нэг транс шийдэгдэж байгаа гэсэн тэр зүйлээс хот дотор биш. Хот дондор 2 урсгалтай төмөр замаа 2 урсгалтай болж байгаа. Манай төмөр замын хөрөнгийг гаргаад хийж байгаа. Ягаад гэвэл би түрүү хэлээ. Урах наран хороол төмөр замтай л холбогдоод үйлчлэгээтэй л болж байгаа юм бол урах наран хороол одоо хонхор өдр бол маш хурдан хот дэлдийн шин төвүүд болоод явчихна. Тэгж ярих юм бол хурдны замч биш, ерөөсө төмөр замаа дагаж хот дэлдэг. Төмөр замынхаа үйлчлэгээ тавьдаг. Манай хот ягаад тэлэхгүй байгаа юм? Ягаад баг тойроогаа тойрчоо суугаад байгаа? Ягаад ингэж хот маань бол энэ төвлөрчөд байгаа юм? Ягаад гэвэл бид нар тийм төмөр замын үйлчлэгээ, тэлэх үйлчлэгээ хийж өгөөгүй байхгүй. Тэгээ бид нар энэний анхны орлогыг төмөр зам маань харин зориг гаргаж, хөрөнгө гаргаж хийсэн. Тэгсэн. Хоёрдугаар би тэр 3.9 сая доллар шүү дээ. 3.9 сая доллар жишээ нь яг үнэндээ сонгон хайрхан Биаруу төмөр замын үйлчлэгээ явуул тэр хавийн хөрөнгийг хичнээн өвтэй болгоно гэж бодож байна. Яг бол төмөр замын үйлчлэгээ очиж учраас. Бид олон төвтэй хот руу явах ганцхан болцол үндсэн шаардлага энэ болчихлоо.
За тэгээ араас нь нөгөө хогийн ногоо ут. Одоо өхөө болсон те 2 дугаар сараас 6.7 тэрбум гэсэн үнэн үү? 6.7 тэрбум Төгрөгөөр хийдэг ногоо ут. Би нэг ийм л юм болж байгаа юм. Хогны ногоон уутыг бид яагаад гаргасан бэ гэвэл хог хаягдaltaй тэмцэх хамгийн ихний үндсэн шаардлага, үндсэн аксиом юу байдгүй гэвэл хүн ерөөсөө зориултын уутанд л хогоо хийдэг ийм дадал зуршилтай болох явдал. Ерөөсөө бүх хогтой ерөөсөө зориултын уутанд л хогоо хийдэг. Жишээ нь одоо юу гэдгийг Германд явж байгаад ингээд гялгар уутыг гялгар уут руу хогийн уут руу хийж байгаа шүү дээ. Гэхдээ чинь нөгөө адилхан гялгар уут шүү дээ. Тэгэхээр Герман үгүй энэ зориулт тийм байхгүй да гэж бүр тийм дадал зуршилтай. Тийм дадал зуршилтай болохоор хүн хог хаяхаа болж эхэлдэг. Жишээ нь Японд бол ийм дадал зуршлыг бий болгоход 7 жил болсон гэдэг. Өөрөөр хэлбэл зүгээр л нөгөө ногоо уут байхгүй хог хаяж чадхаар болох хэрэгтэй байхгүй юу? Харин тэр чинь иргэд одоо шүүмжилсээр байгаад болчлоо сая тийм үү? Тэгээ яхаа нөгөө ногоо уут нь ингээ бас нэг хэмжээнд томроо бариулдаг. Энэ бол шүү дээ. Бид нар уутыг хүртэл ус төржүүлэхийн л гайгаас. Энэ юу нь бол төр байгаа юм тий. Үгүй жишээ нь ингэж байхгүй хог хаягдлын ууд хийж яхаар сургууль барих ёстой шүү дээ. Тий. Цэцэрлэг барих ёстой. Цэцэрлэг барих ёстой. Үгүй цэцэрлэг барьж ил байсан, сургууль барьж ил байгаа юм. Дээрээс нь хог хаягдлын хураамжаар орж ирсэн мөнгийг зөвхөн хог хаягдaltaй тань өөр юмд хийж болохгүй. Хууль нь тийм байхгүй юу? 10 хэдэн тэрбум ордог үлээ тэр чинь. Одоо би өөрөө 6.7-ыг асууж байна тийм ээ. Би нэг юм асууя тэгвэл зөөрүүлээд. Урд нь хог хаягдлын хураамж авдаг л байсан. Юу ч хариуд нь өгдөггүй байсан шүү дээ. Яг тэрийг ирэхгүй байна. Юу ч өгдөггүйсэн шүү дээ. Хогтой байлгадаг байсан шүү дээ. Хогийн маань ачиж аваад явдаг байсан. Бид нар өгөөл сурцсан байсан. Үгүй тэр хог тэр мөнгө хайш ордог байсан. Харин би тэгээд асууж тэр мөнгө хайчдаг. Тэрийг би ээж үү. Харин тийм учраас бид нар яасан гэхээр хүмүүсээс хог хаягдлын мөнгийг авчгаад хогоо хийч гуутыг өгөхгүй байхдаа яа гэм бэ гэсэн байна. Ягдвал тэр чи хог хаягдлалт зарна. Тэгээ чи яг анзаараасан болвол шүү дээ. Одоо нэг зүйлийг арай үгүйсэхгүй л үү дээ. Ер нь гудамжинд хог хаягдал багассан. Тэгсэн. Тэр хараад бол хоггүй. Ер нь бол 10 жилийн өмнө тэр хараад бол одоо хоггүй хогноосоо салж эхэлсэн. Та нар санаж байгаа анх хог хаягдлын ногоо уутыг хийхэд хүмүүс ямар их энтузиазмтай тийм ээ ногоо уутанд тэгээд хогоо тавьдаг байлаа шүү дээ. Тээвэрлэлтэнд бол тэгэл тэр ногоо ууттай газар нь тээвэрлэгчд аваад. Одоо тэр 6 одоо тэгсэн чинь энэ улс төрчлөлтөөс болоод юу болсон гэхээр хүмүүс хог хаях сонирхолгүй уутанд хийхгүй болол гэсэн. Тараага цацсан уу? Тараага цацаад ирсэн. Гэр хорооллоор. Тэг тараага цацаад ирсэн. Уутанд хийх нөгөө уутанд хийж арай гэж ингэж зурсч эхлэх гэжсэн чинь хүүхэд хүртэл ногоо утгай хайдаг маягтай болж байсан ч байхгүй. Капут. Одоо хүмүүс тэгээд айгүй мэдэмхэрж ярина шүү дээ зарим нэг улсууд. Хог хаягдлыг ялгах хэрэгтэй гэдэг. Гэхдээ уучлаарай эхлээд зориултын уутанд сууж хий сураагүй байжээж ялгаж харагдаач ястаа. Тэр 6.7 тэрбум төгрөг одоо хайшаа орж байгаа юм. Ногоо ут хийжсэн 6.7 тэрбум. Ер нь 6.7 тэрбум төгрөг чинь ногоо ут хийхээс гадна нөгөө тээвэрлэлтийн зардал гэдэг их олон юм дээр явдаг нь шүү дээ. 14 тэрбум төгрөг төвлөрдөм байна гэсэн тоо авсан би зөв үү? Одоо жилд хогны хураамжаар иргэдээс 9.8 шиг санагдаж байна. Гэхдээ энэ ямар одоо тоо яг энэ миний энэ олсон тоо баталгаатай тоо биш. Тэгэхээр одоо тэр мөнгө хаашаа ордог болсон? Одоо нөгөө хогныхоо тээвэрлэлт. Одоо бид нар яаж ийм вэхээр хогны уутны оронд одоо юу хийж гэж юм вэхээр одоо тэр хогийг хурааж авах одоо тэр хайрцаг савуудын тээвэрлэгчд нь өгөх гэж шүү дээ. Та нар очиод хайрцаг саваа тавь. Тэгээ хогоо хураагаад авч. Тэгээ ачаа. Тэгээ үнийг савыг аваа явчих. Одоо харж байгаа хайрцаг савд өгж байхаар сургууль барихгүй яасан юм бэл шүү дээ. Гэхдээ би тэр сургууль барихгүй яасан юм бэ гэд нэг улс төрийн давшилтын ихээр нь би хогны ногоо ут хийх явдлыг болиулах гэсэн юм биш. Зүгээр л хүмүүс хэрэглэхэ болчихсон. Одоо тэр буруу нөгөө яриа ухуулганд авсан. Би бол дуртай байсан шүү. Би бол тийм сайхан үнгүй уултанд бол зөндөл хийж хайсан. Тийм. Хогоо. Тэн дээр бол таныг дэмжижсэн.
Дугуйн замтай болгож өгөөч гэд хэсэг залуус ийм арга хэмжээгээд бүр төсөв хийжээ. Төсөл хийжээ. 12 оноос хойш. Тантай уулзъя гэсэн та уулздаггүй гинэ. Улаанбаатар хот маань хизээ дугуйн замтай болох вэ? Асууж өгөөч гэсэн. Одоо уулздгийн бүр одоо 5 дахь өдрийн 10 цагт бүр уулздаг өдөртөө бүх албатынхаа дарга нарыг байж байгаа дэрэгдээ хүлээд аваад уулздгийг. Тэгээд жоохон ягаад тэрний хаагуур нь явсан. Үгүй надтай тааралдаад одоо хогны юу дугуйны одоо замтай болмоор нэмэтэрэ гэд ингээд ярьж л байгаа шүү дээ. Бид нарт 120 км урттай дугуйны зам хийхээр зургийг гаргацсан. Тэрнээс одоо эхний ээлжинд 30 км урттай 33 км урттай дугуйны зам хийхээр ингээд зургийг наривчилсан. Тэр нь 5.3 тэрбум хэрэгтэй байгаа юм. Бид нар энийгээ төсөвт оруулах уу гэж ярьж байгаад хэрвээ одоо зарим нэг юм санал гарсан байхгүй юу гэсэн санал гарсан гэхээр зэрэг одоо энэ дугуйны замыг өөрсдөө хөрөнгө оруулж хийгээд тэр зам дээр дугуйгаа дагууд нь байршуулад төлбөрт үйлчилгээ явуулдаг ийм бизнес хөрөнгө оруулагч сонирхох юм бол тийм хөрөнгө оруулагчдад өгөө гэдэг ийм санал гарсан. Тийм учраас саяны хэлсэн улсуудтай би бол уулзахад бэлэн бүр уулзъя ч гэж дуртай байгаа юм. Дуртай явуулсан. Тэгээд тэр сайхан замыг гаргаад тавьчихвал тийм ээ бид нар дэмжлэг үзүүлье. Та нар дагууд нь сайхан үйлчилгээ хийчих. Хизээнээс эхэлж тэрийг хийх. Эсвэл заавал тэр компаниас хөрөнгө оруулагч нар байж явах юм бол одоо өстой маргаас ч эхэлсэн бил. Хэрвээ хөрөнгө оруулагч байхгүйгээр зүгээр иргэдтэй ингээд зам бариад өгөө гэвэл 5.3 тэрбум төгрөг. Тэрийг нэг газар шингээх юм. Тий 5.3 тэрбум төгрөгөөр төсөвт хийх нь шүү дээ. За саяхан шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга аюур сайханыг айхтар мэдэгдэл хийсэн. Машин түгждэг, машин ачдаг үйлчилгээ хууль бусаа гэдэг мэдэгдэл хийсэн. Хоёулаа тэрийг үзэгчдээ сануулах үүднээс нэг үзчээ тэгэд ярилцъя да. Тээврийн хэрэгслийг ачиж урамлах ажлын хүрээнд 2013-аас 2014 онд нийт 9231 иргэний машиныг 70-аас 80 мянган төгрөгөөр ачиж нийт 647 сая 710 төгрөгийн орлого олжээ. Харин дугуй төгжих ажлын хүрээнд 11746 тээврийн хэрэгслийн дугуйг төгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг нийслэл төвлөрүүлсэн байна. Энэ мөнгийг хууль бусаар иргэдээс хураан авсан, иргэдийг хохироосон гэдэг шалтгаанаар нөхөн төлбөр өгөх ёстой гэж шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардаж байгаа юм. Нэгэнтээ шийдвэр гаргагчид зөрчлөө бүлээн зөвшөөрөхгүй, иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа учраас шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас захиргааны хэргийн шүүхэд хандаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, иргэд учруулсан хохирлыг нь барагдуулах нэхэмжлэлийг тавьж байна. За ийм мэдэгдэл хийгээд тэгээд одоо хүмүүс мөнгө буцааж нэхэмжлэх гэж байгаа. Таныг шүүхэд өгсөн гэсэн. Энэ ямар учиртай үнэ юм? Яг нэгдүгээрт бол арчилсан улс оронд амьдарч байгаа учраас тийм ээ. Одоо тэгээд тэр шүүхэд өгөө шүүх нь ямар нэгэн шийдвэр гаргах бол одоо тэр бол одоо Монголын арчлалын нэг л үлгэр жишээ болно. Тэр шүүгч гэсэн бас асуудлыг зөв бодтойгоор шийдэх байх. Бид нар бол хуулиндаа нийцүүлэл хийсэн. Ирэх биштэй бүхэл бүтэн хотын захиргаа тийм ээ. Хууль бид чинь хуулийн хэлцтэй, хуульчтай тэгээд тэрийгэ тал бүрээс нь үнэн шинжилж байгаад энэ ажлаа хийдэг. Сая яг нэг ийм болоод байгаа юм. Энэ ардын нам дотор одоо Батүлийг хэн муучилсан нь албан тушаал ахдаг болчиход байгаа. За хэн бэ? Одоо Меган Бэнкул даргал ийм конкурс зарласан шиг байгаа юм л да. За одоо санаж байна уу нөгөө Мөнхбат гээд нөхөр одоо ерөнхий нэрийн бичгийн дээр болсон шүү дээ. за тийм. Болохынхаа өмнө ямар их том намайг гүжирч бүтгэцсэн юм бичлээ тийм ээ. Тэгээд тэр шүүхээр ороод буруу тогтоогдоод тийм ээ. Гүжирцэн тогтоогдоод юм уу та хоёроос? Чи намайг гүжиртэй ичиж би шүүхдэг. Би ч ерөөсөө тийм зарчим тавьж байгаа шүү дээ. Би хэрвээ намайг гүжиртэхэд би дугаах би ажилчдаа шаарж байгаа. Та нарыг хин нэг нь гүжирцэн бол та нар гүжирч яах гэж суугаад байлгүй. Тэр хууль хяналтын байгууллагад хандаж үнэн зөвөө тогтоодгоорой. Эсвэл дээрээ дуугаа суугаад байвал та нарыг тэгсэн байна гэж ойлгоно шүү. Тэгээд одоо би чинь өөрөө шүүхэд өгөө тэр нь буруутаа тогтоогод. Одоо яг энэ нөхөр л одоо их сонгуульд өгч байгаа шүү дээ. Чи мэдж байгаа шүү дээ тийм. Би яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр нэг юм хэлье. За.
ногоо жишээ нь ногоо ут хийсэн чил одоо олохгүй бүтэхгүй гэлээ. Энэ хүн чинь дуртай газар машина тавьдаг байлаа шүү дээ. Одоо тэгэхээр байсан шүү дээ. Хүн чинь бүхэл бүтэн машина зогсоодны ам бөглөө тавьчихлаа шүү дээ. Тавьдаг байлаа шүү дээ. Гэхдээ одоо чинь хүн машина гараад ирээд яв ихэд бол ингээд машин хаагаад ихтгүүрээ урд очоод зүгээр л зам дагуу явж байгаа л машина тавьчихна. Одоо тийм биш болцсон. Тэгээ биднээс чинь эргэж шаардсан байхгүй. Энийг болиулж өгөөч. Энд чинь хотын байгаа үстэй. Хот гэдэг чинь дүрм журамтай юм байгаа үстэй. Хин дуртаа юу дуртайгаа энд ингээд та бусдын одоо эрх хэрэгчлүүрөө халтаж болохгүй гэж шаардсан. Тэрийг нэргэттэйгээ зөндөө хэлэлцсэн, асуусан. Тэр үед ярихгүй яасан. Алиг. Одоо аюур сайхан тэр үед саятыг яагаад тэр үед ярьсан? Тэгэхээр энэ аюур сайхны ярьж байгаа үнэ юм уу, худлаа юм уу? Худлаа байхгүй юу? Харин би хэлээд дээ шүү дээ. Намынхаа доторх конкурсанд оролцоод явж шүү дээ. Би одоо чинь хоёр чуудад дугуугаа төвжүүлсэн хүн байгаа юм. Мөнгөө буцааж нэхнэ гэж бодоод явж байгаа шүү дээ. Харин би одоо тэр бол чиний эрхийн асуудал. Яг бол би дарчилсан улсад байна. Чи тэрийг одоо зөв бус гэж үзсэн бол тэгээд тэр бол чиний. Энэ компаниуд улсад бид бол шүүхтэр очоод энийг бол хууль ёсны гэдгээ бид нотлно. Энэ компаниуд улсад нэгж төгрөгийн татвар төлөөгүй гэдэг. Энэ бас худлаа юу? Ийм их мөнгө олж 647 саяыг машин ачиж олоо 234 саяыг дугуй төгжиж олоо. Тэр талаар манай захирагчийн алба бол хэвлэл мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн дагуу бол одоо шалгалтууд явагдаж байгаа. Шалгагдаж байгаа. Тэгээд би зүгээр төрөний хэлдгийг яг хөө энэ хот шүү дээ. Сая 300 мянган хүнтэй хот юм шүү дээ. Энэ хотын амьдралыг хэвэн л явах хэрэгтэй. Хэвэн явж чадахгүй байхын гай гамшигыг одоо бид нар бол ер нь сүүлийн бараг одоо 15 жил одоо ер нь үзлээ шүү дээ. Тэгэл намайг засаг даргуулахад манай нийслэл иргэж за одоо энэ нэг хот шиг байцгаая. Нэг журам дүрмтэй байя. Хог хаягдлаггүй байя. Энийг та зэгцэлж өгөөч л гэж шаардсан. Тэгээ би иргэдээс нь асуусан, дэмжсэн. Ногоо утаа бүр бүх хороодоор яваад ингээ үзүүлээд харсан. Энэ ногоо утаа хэрэглэхгүй гэсэн чинь манай иргэд бүгд гараа өргөд хэрэглэе гэсэн баггүй. Замын төгжрлийг энэ замын одоо энэ зах замбараагүй машин тавьж байгааг болиулах уу, энийг төгчгүй авах уу гэсэн. Тэгээ хотын дарга урд хүмүүс зөрхилдөггүйсэн та зөрхилдөх юм байна. Энийг хийгээч л гэсэн. Тэгэл хийсэн. Сая та бүхэн ярианаас би нэг сони юм олоо сонсчлоо таны амнаас. Юу гэхээр та ер нь хэвлэл мэдээллийг ер нь өмнөг шүүхэд өгч байгаагүй шүү дээ. Та зөндөө гүтгүүлдэг байсан огт өгж байгаагүй байхгүй юу? Би хэвлэл мэдээллийг өгдөггүй, өгөөчгүй. Тэр мөнх хотыг өгсөн гэдэг чинь? Мөнх хот үнэн сүнний эрхлэгч байх нь өгсөн үү? Хов хүнийг өглөө шүү дээ. Би мөнх хот гэдэг хүнийг өглөө шүү дээ. Тэгсэн юм уу? Тий. Тэгээ өөрхий тэрнийг хийж авсны дараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргуулсан л да. Тэр ч хэрэгээ бүтээж авсан л да. Одоо аюур сайхан бас хэрэгээ бүтээх баг. За ингээ битүүрийн ярилцлагын эхний хэсэг өндөрлж байна. Хэдэн минутын рекламны дараа хоёлаа эргээд эфирт холбогдно. За хөтөлбөр дахиад үргэлжилж байна. Нэг иргэн танаас заавал асууж өг гэсэн. 2012 онд Сонгон хайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа авсан юм байна. Банкнаас зээл аваад хашаа барь авсан. Гэтэл нөгөөх нь автозамын транст орчихжээ. Энэ нь болохоор 21 дугаар хороолоос 1 дугаар хорооллын артлын гэр хороол дундуур тавих зам юм байна. 12 онд авсан. Өнөөдөр 15 байшин барих гэхээр барьж болтгоо. Энд чин газарт орно гэдэг. Өдөөд нялх хөвгттэй. Тэгээд одоо нэг бол байшингаа бариад амьдрмаар байдаг. Эсвэл та нар хурдан замаа бариад асуудлаа шийдэдэг үлчээ гэсэн. Харин тэгээд нэг нь тавцамын тараас орсон бол манай хот бол худалдаж аваад тэр газрын тэгэл замаа тавих хэрэгтэй. Яагаад тэр нь хийгдэг юм бол бид тэрийг тодруулъя. Тэр зам ерөөсөө баригдахгүй байгаа юм уу? Гэхдээ яг ер нь зам барих чих хамаргүй байгаа. Зам дээр тэглэсэн айлууд нь одоо үн тохиролцохгүй хөдөлж өгдөггүй. Тийм учраас бид нар ч нөгөө одоо захиргаалтын нийгэм биш учраас нөгөө захиргаад явуулчихна гэж байдаггүй.
Заавал үн тохиролцож худалдаж авах ёстой. Тэгэхээр зэрэг нөгөө иргэд маань үн тохиролцохгүй байна гэж замаа чөлөөлж өгдөггүй, замаач тавьж чаддаггүй юм л байдаг. Түрүүний иргэний асуултыг тэгвэл би танаас дараа нь лавлаад тэр иргэнд дамжуулж өгөх болов уу? Тийм учраас тэр иргэнтэй бол би зүгээр бодохдоо тэр иргэн бол нэг үн хэлсэн байх. тэгэл тохиролцохгүй тэгээд байгаа. тохиролцохгүй л байгаа байхгүй юу? Тийм учраас зам нь чөлөөлөхдөггүй учраас нөгөөдөл нь зам тавьж чаддаггүй. Нөгөө иргэн болохоор зэрэг үнэ хэлчгээ суугаад байдаг ийм л юм яваад байгаа. Иргэд газраа өндөр үнэлж байгаагийн буруутан та биш юм. Та нөгөө гэр хорооллын газар чинь одоо алт шүү дээ. Эн чинь сая доллар хүрнэ. Газраа бити яаран хямд өгөөрэй гэж гисэн шүү дээ. Тэгэхээр иргэд чинь эн чинь үнэтэйгээ суугаад байгаа юм шүү. Харин зөв шүү дээ. Тэгэхээр чи нөгөө ажил явахгүй. Тийм учраас ер нь би чамаас ямар нэг юм авах чи аль болох үнэтэй өгөхийг бодно та тийм. Мэдээж тэр бол мэдээж. Би чамаас юм авах чул аль болох хямд авахыг бодно та тийм. Тийм. Ингээд хэлцэл явж байгаа шүү дээ. Гэхдээ би таны юмыг аль болохоор хямдхан авах гэж байгаа хүн шүү дээ би. Гэхдээ би танд эхэлж хөөе чиний юм чи өста Монголд байхгүй үнэтэй юм шүү гэж хэлэхгүй л байхгүй юу? Та тэгээд хэлсэн байхгүй юу? Энэ газар чинь үнэтэй шүү. Та нар энийг яагаад би яарахтай ингэж хэлсэн битгий чамд зараа. тайлбарлаж өгье. Яагаад ингэсэн? За. Санаж байгаа бол сонгуулаар би гэр хорооллоор яваад Тэгсэн. тэр хороол дээр бол хаус. Таны хэлжсэн үгнүүд одоо надад энд харин ингээ сайхан байж байна. Тий. Бүгдээрээ. Ингээд яриад явснаа та би Тэгсэн. тийм ээ Та сонгуулаар. кавер дээр биш бүр тий. хаус барих ёстой шүү. Хаус Тэгжээж барих үл ёстой хөдлөх шүү. болно Тий. шүү гэж. Ингээд явлаа. За засаг даргууллаа. За. Нөгөө ажилдаа ханцуу шамаа орох гэсэн чинь асуудал юу байсан гэхээр би тэрийг бол мэдчихлээсэ л да. Тийм учраас зориуд тэр үед газар чинь үнэтэй шүү, үн төргээрэ гэж зориуд уриалаад байсан байхгүй юу. Тэгвэл тэр үед Баян Ушууны газар 5 сая ч хүрдэггүй байлаа. Тийм ээ. Тэр үед бол одоо дам дарчад бол газрууд нэг 2-3 саяас хэтрхгүй. Яа, тийм байсан. Тийм байсан байхгүй юу. Бид юу хийх гээдсэн гэхээр 10 айл жишээ нь хашааныхаа газрыг нийлчих. Тэгээ 10 айлын хашааны газрыг барьцаалаад зээлгэж. Тэнгүүд 10 айлынхаа хашааны газар дээр нягтруулаад 30 айлын таун хаус ч юм уу тийм ээ. 40 айлын таун хаус бариад нөгөө 10 айл тэр хауст ороод үлдсэн одоо илүү гарсан байраа зар гэх гээд яриад тахгүй бид нар. Зардаг ийм юм хийх гээд тахгүй юу. Гэтэл нөгөө 2 сая хүрдэггүй, 5 сая хүрдэггүй 10 айлын хашааны газар чинь нийлүүлэхээр 20 сая, 50 саяын үнэтэй байгаа байхгүй юу. Тэрүүгээр чинь яаж барьцаалж одоо 30 айлын таун хаус өрөх үү тийм ээ. Өөрөөр хэлбэл барьцаалаач үн төрөхгүй байгаа байхгүй юу. Мөн үү? Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын хэмжээний мөнгө татчих чадахгүй байгаа байхгүй нөгөө газрууд чинь. За. Тэгээд бид нар яаж яах вэ? Нэгдүгээр үе шатны ажил хийлээ шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй хөрөнгө оруулагч нарт урилга явуулаад та нар манай иргэдтэй очиод тийм ээ тохироод энэ дээр нь орон сууц бариад ингээд хийчихсэн нөгөө хөрөнгө оруулагч нар очсон. Уг нь ч тэд нар бас айхтар эрсдэл хүлээсэн байхгүй. Тэгээд нэгэнт нөгөөдөл чинь олон айлтай тохирж үнэтэй газар авч байгаа юм чинь өндөр байсан хороол барьж таарна шүү. Тэгжээ нөгөө хөрөнгө оруулалтаа нөхнөө дээ тийм ээ. Ингээд өнөөдөр бол 24 газарт ийм үйл ажиллагаа явж байна. Гэхдээ нэг чухал юм болсон, нэг одоо мундаг юм болсон нь одоо Баян Ушууны хашааны газар 30 сая, 60 сая тийм ээ байрлалаас авал. Газрыг үнд оруулж өгдөг. Газрыг үнд оруулаад одоо барьцаалбар болох боломжтой болж байгаа хгүй юу. Одоо нийлүүлээд 10 айлын хашааны газрыг нийлүүлээд барихад бол хөрөнгө оруулах хэмжээний мөнгө татах болчихгүй юу. Бид нар газрын үнд оруулахын тулд би бүр зориуд хэлсэн шүү дээ тийм ээ. Хотын шин төв, захиргааны шин төвийг хамгийн газар үн цэнэг байсан сонгон хайрхан руу нүүлгэнэ гэдгээ зарласан шүү дээ. Тийш инженерийн шугам шүлжээ очсон тийм үү? Тий одоо инженерийн шугам шүлжээ очиж байна. Одоо бид нар 2 дахь шат руугаа явах гээд би зарлаад байгаа шүү дээ тийм ээ. Одоо 10 айлын хашааны газараар барьцаалаад бид нар зээл өгье. Тэгээ 30 айлын таун хаус бар. Юу гэдгийг одоо дээр тийм ээ. Өөртөө Одоо яг тэгээд бариад явж байгаа хэдэн газар байгаа гинэ? үгүй нэг хоёр ялгаатай юмыг л их сайн ойлгоор. Одоо юмыг сайн ялгааг нь ойлголгүй дараа нь буруу ойлгоцохоо түрүүнийх шиг ингээд ногоо од юу болчдөг байхгүй юу? Би хэлж байна. Эхний үе шатны яасан бэ гэвэл одоо юу гэдгийг одоо
юу гэдэг нь одоо Monneys гэдэг юм уу тийм ээ хөрөнгө мөнгөтэй юм гангар зэрэг брэнд гэдэг том компаниудыг оруулаад тэгээд нөгөөт нь газрын нэргэлтэнд оруулчихгүй юу. Тэгээ газар үнэтэй болохгүй та. Одоо овоо үнэтэй болцоочоос одоо бид нэр заавал компаниг оруулж яхин та нар 10 айл хашаагаад нийлээд тэгэл зээл аваад өөрсдөө нэг компаниар захиалаад ч юм уу эсвэл өөрсдөө бариад 20 айлын таун хаус барьчаач тэл гэж байхгүй. Хоёр дахь үе шат. Тэгэхээр та уг нь айл болгоны үүдэнд ингээд инженерийн шугам шүлжээ хүргэж өгнөө. Та нар шууд тэндээс холбогдоод одоо өөрийнхөө 0.7 газар дээр гоё хаус барьчихал гэсэн шүү дээ. Гэтэл тэр чинь өнөөдөр амьдралд яг болоод хэрэгжиж байгаа газрууд хаагуур байна. Тэр чинь хороолол байна. Одоо 2-3 газар одоо хийгдээд явж байна. Дээрээс нь одоо Баян Усуур инженерийн шугамаа татчил байна бид нар тийм ээ. Энэ хаашаа одоо Дэнжимэн гогсуулаад татчил байна гих мэтлэнгээр нөгөө явж л шүү дээ. Гэхдээ би чинь шидтэн биш шүү дээ. Би шидтэн бол маргааш ихтэл гэр хорооллын хэвээр миний зарилгаар маргааш ихтэл гэр хорооллын бүх талбай инженерийн шугамтай болооч гэдэл одоо. Гэтэл та 1-3 жилийн дотор л хийчих ажил гэж үг хэлэхдээ хэлжсэн шүү дээ. Одоо 3 жил өнгөрцөн. Одоо дараа жил сонгуул боллоо. Үгүй нэгээс 2-3 жил өдр гэж хэлээгүй шүү. Би нэг зүйлийг чамд хэлье. Одоо би чамаас нэг зүйл асууя. 10 айлын би гэр хорооллын 10 айлд одоо хашаагаар нь барьцаалаа зээл өгчий. Ер нь ямар хугацаанд 20 айлын байшин барих үдэд нэр мэдгүй. Одоо 100-ны дотор л барьна шүү дээ. Тийм хурдтай идэв болчихсон шүү дээ. Байшин баригч одоо өглөө барил орой дуусгач тийм. Тий одоо явж захтал бараг нэг урд хараагүй хороол босоод ирцэл байж байгаа шүү дээ. Үнэхээр хурдтай болсон. Миний хэлээд байгаа юм юу гэхээр зэрэг тухайн үед газар нь дэндүү үнэг үтцсэн байсан. Тэгээд одоо бол газар нь үнд орсон. Одоо бол хийх цаг болсон. Хийх гэж зарлаад бид нар ч зарлаад байна шүү дээ. Хийя гэдээ одоо санал аваад байна шүү дээ. Өчигдөр ерөнхий сайд үг хэлэхдээ 4,000 айлын орон сууцны хөтөлбөр одоо бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Шинэ ярмаг гэдэг. За энэ дээр бас түрүүчийн 7 хоногт барилгын сайд Цогтбаатар Эрдэнэ сайд нарын хамтарсан мэдээлэл болохоор урьдчилгаа төлбөрийн ерөөс 10%-ийг л авна гэсэн. Энэ яг үнэн үү? Танаас асууж өгөөч гэж маш олон хүн над руу хандсан. За энэ засгийн газраас явуулж байгаа арга хэмжээний талаар бол мэдээж хэрэг тодруулах шаардлагатай тийм зүйлүүд байгаа. Тодруулах хэрэгтэй ийм зүйл байгаа. За нэг ялангуяа бол манай нэг үйл ажиллагаатай уялдуулж бид нар зохицуулах шаардлага гарч байгаа. Санаж бол бид нар сая шийдвэр гаргасан шүү дээ 15 тэрбум төгрөг баталсан бид нар тийм ээ. Өөрөөр хэлбэл нийслэлээс одоо нийслэлийн засаг захиргааны ажилтнууд, нийслэлийн багш нар, инженер тийм ээ. Ийм төрийн албан хаагчид. Яг төрийн албан хаагч гэдэг байгаа гэхээр төрийн албан хаагч гэдгээр нь ялгарлаж байгаа юм биш. Бид нар зүгээр ажил олгогч нь байхгүй юу? Компани өөрийнхөө ажилчдад байр авч өгдөг үстэй тийм ээ. Тэрнтэй ч л адилхан бид нар ажил олгогч нар. Тэгээ хуулинд бол тэр орон сууцны асуудал шийдэхэд дэмжлэг үзүүлгээ заасан. Тэгээ бид нар бол юу гэж юм нөхөр зэрэг тэр 30% төлбөрийн 50% нь бид нар даая гэд шийдвэр гаргацсан. Уг нь тэр төрийн албан хаагчдын тэр ямиг бид нар төлж байгаа юм шиг татвараараа. Гэтэл тэднийг ялгаж аваад 50% чөлөөлөл 30%-ийн ч төлөвлөхгүй ч үлээ тэгж яриад байх юм. Та нар төлж байгаа нь үнэн. Гэхдээ тэд нар та бүхэнд үйлчлэгээ үзүүлж байгаа. Тийм сайн үйлчилж чадахгүй л байгаа шүү. Яг тэнд бол одоо мэдээж чи иргэний хувьд бол шүүмжилж болно тийм ээ. Гэхдээ хүүхдүүдийг сургаж байна, эмчилж байна, хүмүүсийг тийм ээ. Засаг захиргааны үйлчилгээ гаргаж байна, хог цэвэрлж байна, юу гэдгийг одоо хотын хөгжлийг одоо явуулж байна гих мэтчлэнгийн юм. Тэд нар тэр цалингаар тэр үйл ажиллагаа явуулж байгаа. Улаанбаатар хотод машины төлбөртэй зогсоолыг бүр олноор нь бий болгож болдгоо юм уу? Одоо аял нэг юм тохирно шүү заа. За. Гэхдээ одоо чиний хэлж байгааг яг хэрэгжүүлмээр байна. Дахиад нэг амар сайхан гарч ирнэ шүү. За юу. Одоо энд ингээд аюур сайхан уу? Аюур сайхан мань нэрийг мартчих уучлаа. Тийм ахаад нэг нөхөр гараад ирнэ. Тийм учраас одоо бүр анханасаа л би дандаа иргэдээсээ асуулгаад байгаа нөгөө хашир хүн гэж хаширсан хүнийг илдэг гэдэг шиг би ер нь иргэдээсээ л асуудаг байхгүй. Хөөе ногоо зөв үү гэж зөв гэ.
Ой тэр машин төгжих зөв үү? Зөв. Одоо зогсоол гаргана зөв үү гэдгийг л бас асуу. Зөв гэвэл зогсоолоо гаргана. Одоо танд хамаагүй ч асуудал байж магадгүй. Зайсангийн хүүхдийн хорихыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ гарсан байл. Энэ Улаанбаатар хоттой холбоотой юу? Холбоогүй. Холбоогүй. Өөр асуудал уу тийм? Өөр асуудал. Би тэрийг зүгээр тэр газрыг үнэхээр тэр хорихыг нүүлэх гэж байгаа бол тэндэн сайхан цэцэрлэг түрээлэн байгуулчихаж болохгүй байх таа л гэж бодож явдیں۔ Иргэний санаа л да миний. Тийм ээ, уг нь бол зайсан бол тэр чигтэл их сайхан цэцэрлэг түрээлэнд байх байсан байхгүй юу? Ийм л явдал болчлоо. За парк аврыг гэдэг нэг Монголын залуучуудын холбооноос нэг хөдөлгөөн гарсан. Нилээ явсан. Энэ асуудлыг их хурал дээр хүртэл зарим нэг байнгын орон дээр хөндөжсэн. Тэгээд танд тулаад зогссон гэх юм. Паркийн газрыг манд бодос авч өгнө гэсэн. Харин над тулаа зогссон гэл ингээл гүжирчдэг юм л да. За яг хоо би одоо хотын дарга гэж тэгээд одоо ингээд юм яриад баймааргүй байна. Яг нэг тийм ер нь зарим нэг хүмүүсийн тавьж байгаа шаардлага нь улс төр нь юм уу жинхэнэ зорилго хоёр нь ерөөсөө ялгагч өгдөггүй. Гэхдээ би энүүгээр нэг зүйлийг тодруулж хэлье. Тийм ч учраас манай иргэдийн хурлаас тэргүүлэгчдээс бидэнд үүрэг өгөөд бид ажлын хэсэг байгуулад гэрэл чулуун дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулад за паркийнхаа очид 51% авчир гэд би үүрэг өгөөд явуулсан. 51% хилцээр хийж авцраа та нар. Энэ 2007 онд паркийн 26% нь хотод үлдсэн 70 хэдэн болж байна 4% тийм ээ 74. Одоо энэ нэг компани тэр нь бол юу л Mitsui юу л Mitsubishi. За хоёлаа буруу ярьсан. За буруу харин нэг компанид очсон байхгүй юу? За. Тэр үйлдэлтэйгээ хийцсэн байна л да. Тэгээд одоо ажлын хэсгийг явуулаад өгөө уучлаарай. Хот болоод тэр паркийн газараа үнэлээд 26% гэсэн юм байна л да. Нөгөөдөл нь хөрөнгө оруулалтаа үнэлээд 76 гэсэн юм байна л да. Биш ээ 74 хот 26 гэсэн. Тэгээ би гэрэл чулуунд үүрэг өгөөд бүр өдөртөмж гаргаад за 51% ядахтаа олж авчраа. Ингээд нөгөө талтаа хилцээр хийж нөгөө хуулийнхаа дагуу байна шүү дээ. Уу ямар одоо башиукууд ш маузертай гүжчил булаана гэж байхгүй шүү дээ. Чи бас л одоо ирэхш хувийн өмчийг хүндэтгдэг нэг юм шүү дээ. Тийм биз дээ. Хүний хөрөнгө би тураачулж чадахгүй. Би бол эзэн шүү дээ юм хийхгүй. Ингээд хилцээр хэлсэн. Тэгэхээр нөгөө тал нь юу гэж юм вэхээр окей 55 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулсан бид нар. Болно та нар авбал за тэгвэл 100% авсан болон тэгвэл 55 тэрбумаа төлчих. 51-ийг авах гэж байгаа бол тийм ээ 23 тэрбумыг төл. Яг бол энэ бол компани хуулиараа чи энэ чинь шударга үүднээсээ чи тийм ээ хөрөнгө оруулалтыг тэгвэл адилхан хувь алцах ёстой. За ингээд асуудал тавьчлаа л да. Тэгэхээр одоо үгүй одоо тэгээд яах вэ одоо хэдүүлээ 20 эдийг гаргах уу яах вэ гэд ингээд одоо ярилцаад. Тэгээд ахаал төсвөөсөө парка өөрийг авахын тулд эргэж одоо өөрөө нэгдүгürt мөнгө гаргана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тийм биз. Хоёрдугаар. За хотын захиргаа авчдаг юм а гэж боддог эзэн болж. Яг үүндээ хувийнхан байгаа тулдаа тэр чинь сайн авч явна шүү дээ. Тийм биз тийм ээ. Хотын захиргаа аваад тэрний менежментийг хийх гэж бөөн аюул болно. Ийм асуудлуудыг одоо ажлын хэсгээр хилцээр явцад яригадаад хүн хүний санаа яригадаад. Одоо дуусаагүй байгаа мó хэлцээр. Одоо ийм сүүлд нь түрүү нөгөө манай удирдлагын зөвлөлийн хурлчийн хэл шууд телевизэн камер өмнө урд шүү дээ. Манай хүмүүс яагаад ч нэг үзэхгүй. Тэрэн дээр бид нар ярьсан шүү дээ. Тэгэхээр гэрэл чулуунтай ахалсан ажлын хэсэг нэг хувилбартаа санал оруулж ирсэн. Тэр нь юу гэхээр зэрэг за нэг бол бид нар мөнгөө гаргаад яг одоо энэ компани хуулийн дагуу тавья. Үгүй бол ямар санал оруулж ийн үхээр зэрэг ерөөсөө тэр компани нь бол жил бүр 700 сая төгрөгийг төлжээ бид нар алдагдaltaйч бай, ашигтайч бай, ашиггүйч бай. Хотод уу? Тий, 700 сая төгрөгийг жил болгоо алдагдaltaйч байсан төлөө. Уг нь манай хамгийн гайгүй ашигтай аж ахуйд 800 саяг өгдөг байхгүй юу? Ашигтай үедээ шүү дээ. Улаанбаатар хотын хэмжээнд. Тий, одоо жишээ нь манай нэг сайн аж ахуй гихтэл тийм ээ. Тэд нар бол алдагдaltaйч 700 саяг нэгд өгье. Дээрээс нь паркийг хөгжүүлэхээр бид нар дээр нэмж одоо
300 сая долларын хөрөнгө оруулъя. Зөө. Гэт ийм санал оруулж ирсэн. Тэгэхээр одоо бид нар хоёр хувилбартай явдаг байхгүй юу? Тийм учраас бид нар нөгөө тэргүүлэгчдээр орж хаглуулна. Аль нь зүгээр вэ? Нэг бол бид нар мөнгө гаргаад буцаагаад авах хувь, тийм ээ. А үгүй бол саяны саналуудыг аваад, тийм ээ, явах энэ хоёрын аль нэгийг шийдэж өгөх тухайд асуудлыг тэргүүлэгчдэд тавина бид нар. Тэгэхээр асуудал шийдэгдэх юм байна. Тэргүүлэгчд яах юм? 300 саяг жил болгон ашиггүйч байсан өгөө дээрээс нь 300 сая хөрөнгө оруулалт гэж үү? 300 сая 300 сая долларын хөрөнгө оруулалт. Тэгэхээр тэрнээс илүү ашигтай. одоо хэдүүлээ Ямар ч мангар тийм юм. хэдүүлээ хүний халаас руу өнгөхөө болидгоо. Би чамд нэг юм хэлье. Энэ дашинчээр их гоё асуулт асуучлаа. Маш чухал асуулт асуучлаа. Чивтээр нь хөрөнгөгүй газар ашиг хийх юу ашиггүй газар хөрөнгө оруулах уу? Хийхгүй шүү дээ. Яалаа вэ? Хизээч үгүй үстэй тийм. Тэнэг л биш юм болов уу? Тэнэг л биш юм. Хичнээн чих оронч байлаа гэдэг юм аа. Тэг нь Гоё болоод өгөөсөө гэд ямар нэгэн ашиггүй газар хөрөнгө оруулах уу? оруулахгүй. Хамгийн ашигтай Байгалийн газар шин. А гэхдээ тэр за Өөрөлд энэ ягаад чиний энэ асуудал их тийм чухал байсан гэхээр ер нь бид нар энэ хөрөнгө оруулагч нэг тийм идээчин, шулаачин, колончлагч гэдэг ийм парилтаар сэтгүүлтэй яваад байна. тийм ийм коммунист парилтаар биш шүү. Коммунист зөвлөмжийн үзэлснээ бидэнд батвах орж байна. Тэрний нэг илэрлэн чи тоох 300 саяг оруулж байгаа бол ашигтай байна гэдэг тийм. Тэр чинь ашигтай бол гэхдээ үйл дараа надад нэг ийм зарчим байна л да. Үгүй ашигтай бол 300 сая доллар оруулна. Ашиггүй бол уучлаарай хизээч тийм юм оруулахгүй гэдгийг л бид нар ойлгоё. А гэхдээ тийм юмд одоо чинь би ч гэсэн ингээл ашигтай юм байвал хийчихгээл яваад байна шүү дээ. Тэр чинь хүн болгон тэгнэ. А гэхдээ тэрийг хизээч хууль бусаар өөрийн болгохгүй. Би бол тийм зарчим байна. Тэр хүмүүс зүгээр тийм зарчим байсан уугүй юу гэдгийг би яг үнэндээ мэдэхгүй. Асуудлыг мэдэхгүй учраас хэрвээ хууль бус уу гэж ярих юм бол шүүхэд очиж шийдвэрлэх ёстой. тийм байна. Ер нь яг үнийг хэлэхэд бол хууль бус гэдэг бол таалагдаагүй нь хууль бус гэдгийг таалагдсан хууль гэдэг. Гэтэ би бол парк аавын хөдөлгөөний хүн биш. Тийм учраас тэгтээ би чамайг ойлгож байна. Тийм үү. Тэгтээ их чухал их зөв. Би ер нь чам шиг бас манай бусад ийм ярилцлагыг сэтгүүлчд ингэж хийдэг болоосоо гэж бодож байна. Гэхдээ яг үнэ би чин сэтгэлээсээ тэгж байна. Яг зөв. Яг ингэж хийх ёстой. Justin Kaplan уучлсан Монголын ерөнхийлөгч. За хөрөнгө яриулагч за Уучлахаас нь өмнө та хорход очиж ирэхсэн. Бүр нийтлэл бичсэн. нийтлэл бичээгүй. Би нийтлэл бичээгүй удчих. А би зүгээр ярилцлага өгсөн юм л да. Ярьцлага өгсөн. Тий. Яаж байгаа юм та тэгдэг юм? Та ч Улаанбаатар хотын дарга шүү дээ. Би Найрсаг хотын дарга гэдгээ Та Найрсаг хотын дарга гэхдээ манай улсад татвар төлөөгүй хүн 37 тэрбумын шүүхийн шийдвэр гарцсан. Та бол зарчимтай хүн шүү дээ. Шүүхийн шийдвэр гарцсан. Байхад та тийшээ давхиж очиод эргээл ийм юм байж болохгүй тэргээ. Энэ нэг муухай харагдсан. би бүр одоо харин сая би чамаа хэлчихсэн. Чи бол ямар нэгэн ярилцлага хийхдээ их анхааралтай тэнд байгаа зүйлүүдийг уншдаг. Би чиний тэрэнд бол харин их мэрэгжлийн төвшөнд байдаг юм байна. Юмыг ер нь уншиж байгаад асуудаг гэж. Гэхдээ сая бол чи алдаа хийж байна. Би бүр тэднэртэй уулзахтаа ч хэлсэн. Уучлаарай хуулийн дагуу шийдэж шүү. Монгол улс хуультай. Хуулийнхаа дагуу юм шийдэж шүү. А зүгээр биднэрт ингээд шүүх үйл ажиллагаа бидний хууль ёсны эрхийг зөрчичлөө. Биднэрээр ерөөсөө өмгөөлөх болцоо олгоогүй. Жишээлбэл одоо жишээ нь биднэрт гинтийн ялан тогтоолыг өглөө шүүх хурлын танхимд оруулж ирж гих мэтлэнгийн ийм элементарны алдаа хийсэн гэдгээ зүгээр л одоо гомдол мэдүүлсэн байсан. Гомдолж мэдүүлж байсан. Өөрөөр хэлбэл шүүх үйл явцвал эргэлзээтэй болцсон гэж. Гэтэ би бол тэдэнтэй уулзахдаа манай шүүх шударгаар шийднэ тий. Бид бол хуулиар биелүүлнэ шүү. Энэ бол Та яагаад уулзсан? хамгийн гол нь нөгөө хөрөнгө оруулагчдад Монголын шүүх ийм эргэлзээтэй байдлаар шийдвэр гаргалаа гэдэг ийм мэдээлэл. Таны очиод уулзчихж байгаа чинь л муухай байгаа байхгүй юу? Монгол улсын шүүхийн шийдвэр гарсан л бол та бид хоёр одоо хичнээн гомдолтой ч байсан. Тэгэл шүүхийн шийдвэрийг л дагна шүү дээ. Гэтэл
тэнд очиод уулзсан. Тэгээд одоо чинь эргэлзээтэй байдлаар гэж яриад байгаа байхгүй юу? Та. Би чинь бүр зориуд очиж уулзсан. Гэхдээ харин тийм Яагаад би дахиад хэлье. Яагаад гэвэл энэ бол ерөөсөн Монголын хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчин маш аюултай гэдэг ийм сэтгэгдэл төрүүлэхгүй зүйл явдал үнэхээр хөрөнгө оруулагч л хүн Би- бусд нь хүн биш юм уу? яалаа гэж. Монголын зөндөө олон иргэж шүүх намайг буруу шийдчихлээ гэл өчнөн гомдол энэ тэндгөө өөдрөг бол биччихлээ. Тэр болгон дээр та очиог л үст. Би очтгол байлаа шүү дээ. Жишээ Мартаагүй бол баасан годор үст. хууль эрхээ зөрчүүлсэн ийм одоо хэрэгээр шоронд орж ирсэн улсууд дээр би очиж их хурлын гишүүнч байхдаа очиж иргэдэг байсан, уулздаг байсан. Эрхэн зөрчигчлөө намайг хууль бусаар шүүчлээ гэдэг энэ бүх юм дээр би очтгол байсан. Хүний эрхийн дэд хорон даргаагтаад очиж л байсан. Зүгээр гишүүн байхдаа очиж бүр Санжаа сүрэн хурандаа хорсон тэр жил би ямар ч гишүүн биш байхдаа ч очиж байсан. Би дандаа очиж байсан. Тэгсэн. Тийм учраас би очих бол. Тэгвэл би очиод уучлаарай Монголын шүүх буруу шүү гэж би огтэрэг. Та бүхэнд эргэлзээ гомдол байгаа бол манай шүүх шударгаар шийднэ гэдгийг би хэлж байсан. За саяхан нэг ийм хэрэг боллоо. Дуучин жавхлан тэргүүтэй хүмүүс Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхий сайд дурыг халз мэтгэлцэн дуудлаа. Үндэсний телевиз дээр цаг авлаа. Очоод яг энэ студид орж ирээд ингирийнхаа микрофоныг зүүнгүүд гинт болилсан. Ингээл бужигна одоо ингээл үл ойлголцлоо. Одоо хүртэл тэр тасраагүй л байна л да. Та энийг юу гэж бодож байна? Гэхдээ хэн нэгэн дуртай ерөнхийлөгчийг дуудаад тэгээд халз мэлтгэлцэн дураад тэгэхээр нь ерөнхийлөгч очиод тэр байдаг тийм юм хаач байхгүй. Үгүй яагаад арчилсан улс шүү дээ. Манай ерөнхийлөгч гэсэн арчилсан өөрийнхөө бодол өөрийнхөө байр суурьтай байж шүү дээ. Арчилсан улс. Арчилсан улсад очиод тэгээд бүр албадаж очих хэрэгтэй биш үстэй. Гүг тэр хүн Би зүгээр нэг юмыг асууя. Яг үнэ хэлэхэд тэгэх юм бол өөрийгөө тодруулах гэсэн хүн бүхэн дуудана. Тэр бүхэн дуудаг л дээ. Үгүй тий. Тэгээд яг тэгээд очихгүй сонголт бол ерөнхийлөгчийн сонголт. Би ерөнхийлөгчийн сонголтыг маш зөв гэж байгаа. Зөв. Яг зөв. Очоогүй нь үнэхээр зөв болсон. Би харин ч бүр би надад боломж байсан бол би бити очоорой гэж хэлэх байсан. Зүгээр би тэгж холбогдоогүй л дээ. Уучлаарай. Одоо хийтэй хүн бүхний юм дээр очиод байдаг тийм юм гэж байхгүй төрийн тэр. За яг ерөнхийлөгч очиагүй байж болно. Тэр бол ерөнхийлөгч өөрийнхөө сонголт. Тэр хүмүүсийг тэгээд студиэс гаргачихж байгаа байхгүй юу? Тэр студиэс яагаад гаргасан яасны бүү мэдээ. Тэрийг бол үнэхээр мэдэх юм аа. За би танаас зүгээр л ерөөсөө өөрийгөө тодорхойлох бүхэн талдаа дэвлгүүччээ дэвлээ их л хэцүү юм бол. Би бол хүн болгон ерөнхийлөгчийг дуудаасаа гэж боддог. Очихгүй ерөнхийлөгчийн асуудал өөрийнх нь. Тэр хүмүүсийн амийг боох хэрэггүй л байхгүй юу? Тэр нь жоохон яагаад амын бооц. Ерөнхийлөгч ирээгүй учраас боллоо, нэвтрүүлгийг зуцаллаа гэсэн юм бэлээ. Тэгэл бодвол тэр бол одоо чи бол юу гэдэг телевизийнхнаас асуух хэрэгтэй. Би тэрийг үнэхээр хэлж мэдгүй. Би танаас асуух шалтгаан. Зүгээр би ерөнхийлөгчийг тэгж одоо тэр шийдвэрийг бол би зөв байсан гэдгээ л харин хэлж байна. Би харин танаас тэгж асуух шалтгаан байна. Нэг дүрс одоо өгнө. 2004 оны 7 сар шиг санаж байна. За дүрсээ өгчий дөө. Энэ дүрсээ. Зориуд урдчлаад ингэж байна. Яриагаа хийчлээ. Одоо гараад ирчихсэн. Одоо тэнд ямар ч юм байхгүй. Бүх юм тайван болсон. Яагаад санаатаа та нар өдөө хатгалах хийгээд байна? Баяр хэлээгүй л дээ. Одоо телевизээр орлоо ярьж Байхгүй шүү дээ. Батуур дараа танаас юу нуулж ирсэн? За энэ бол нөгөө 2004 он сонгуулийн дараа. Сонгуулийн дараахан. Тэгээд телевиз радио бүгд нэг намын иргэшээлд байсан. Тэгээд та бүхэн очиж энэ эфирээ бид нар яхаараа үг хэлээ ард түмэнд хэлж болдоо ингээд дайрч ороод
гэсэн үйл явдал шүү дээ. Тэгээ би танд яагаад энэ бичлэгийг үзүүлж авахлан асуугаад байна гэхээр та өөрөө үг хэлэх хэрэгчлөө дутхын зовлонг мэдхийн дээдэр мэдэх хүн байхгүй юу? Тэр жавхлан ураа ярьж л байг л дээ. Юу нь болохгүй байгаа. Яаж гэдэг та энэ дэр тийштэй гэд би таныг хэлэх байхал гэж бодсон. Би чамайг ингээд яг чи ер нь бол энэ өөрийгөө битгэлцэж чивтэрийг бол чи ярилцлага ус битгэлцээ болгоод байна. Гэхдээ би чиний энэндээс бол би ингээр би нэг юм хэлмээр байна л да. Жавхлан битэрийг битээ адилтгаараа энэ үйлдэл дээр. Яагаад гэвэл жавхлангийн асуудал дээр ямар зүйл гарсан гэхээр зэрэг ерөнхийлөгч очоогүй юм байна л да. Ерөнхийлөгч өөрийнхөө сонголтыг хийсэн ба шүү. Очихгүй л гэсэн ба шүү. Би очиж мэтгэлцээнд орохгүй л гэсэн байна. Тэгэл болоо тэр хүний сонголт байна. Миний саяны ордог ба шүү. Юу болсон гэхээр зэрэг энэ бол үнэн хэрэг дээр инквайр сонгуулийн дүнг зөвшөөрөхгүйгээр төрийн эргэлт хийх гэжсэн үг байхгүй юу? Тэрнээс болж атсан. Тэрнээс болж одоо өөрөөр хэлбэл үндэсний телевизээр нийгэм даяар арчилсан намыг гүчирдсэн асар том үйл ажиллагаа явуулах гэжсэн. Энэ мэдээллийг аваад атсан. Ийм л юм болсон. За энэ өөр үед юм байж. За босоо хөх Монголынхан өлсгөлэн зарлж ирсэн чи хүчээр тараасан цагдаагийн хүчээр гэж. Бичлэгийг одоо өгж болно. Та хоёр ингэ ярьж хахад хажууд өгчих байх гэж бодож байна. Та хотын дарга, хотын цагдаа таны мэдлэлд үү? Тэгэл байх уу? Тий. Та өөрөө өгсөн үү? Очоод сайхан тараагаад ир гэдэг. Би ингэж өөрөө өгсөн. Их чухал асуулт асууж байна. Нөгөө нисдэг борморыг бариад ир гэсэн үү? Нисдэггүй борморыг бариад ир гэсэн үү гэдэг шиг. Цагдаагийнханд тэр босоо Монголын хөдөлгөөн дотор өлсгөлэн зарласан 8 хүнийг эмчлэг албатай эмчлүүлэх эмчийн шийдвэр гарцсан. Та нар зөвхөн тэр 8 хүнийг л албатаж эмчилгээнд авч явна шүү. Бусд руу хэрхэвч хурж болохгүй шүү. Яагаад гэвэл би засаг дарга болсноос хойш нэг маш сайхан ажил хийсэн. Тэрийг та нар анзаарсан байх та тийм ээ. Одоо бол жагсаал цуглаан хийхэд бол манай цагдаа үйлчлдэг болсон. Урд нь бол тараадаг байсан. Одоо бол угтаж аваачаа тий замын чөлөөлж өгөөд хамгаалаад үйлчлээд ягаад гэвэл бид нэр хүний эрх хэрэгчлийг хангах үйл ажиллагааг үйлчлэх үүрэгтэй. Тийм учраас яг шинэ нэгэн өдөр би бүх цагдаагийнхныгаа дуудаа, хотын цагдаагийнхаа удирдлагыг дуудаад зөвхөн тэр 8 хүнийг л та нар тэгэхээр тэр хүмүүс ч хүч хэрэгэлсэн гэж цагдаа чирээд гулдчаад. Тэгээд надад тэгээд би Европ руу яваад өгсөл дөө. Би Европ руу ажилтаа байсан учраас яваад өгсөн. Тэгсэн 8 хүн буухтаа дагаад бусд нь буучлаа л гэсэн байхгүй юу? Надад тийм мэдээлэл өгсөн. Мөн одоо түрүүний чамд хэлдгээр нөгөө удирдлагын зүйл дээр би ахаад тодруулж асуусан. Сая бид нар хэлсэн шүү дээ нэг чинь. Та нар болохоор 8 хүнийг дагаад буутсан гэдэг. Хүмүүс нөгөө тал нь ярихдаа биднийг хүчээр буулгацсан гэдэг нэ. Аль нь үнэн бэ гэсэн тэд нар биднэрт баримтаа гаргаад ирсэн. Та тэгэхээр тэр босоо хөх Монголынхны бичлэгийг үзсэн үү? Үзэг одоо байвал үзүүлдэ нариулж. Одоо байвал чирээд эмнэлгийн машин руу очиж байгаа байхгүй юу? Үгүй албадан эмчлэх хүнийг эмнэлгийн машин руу чирж очсон. Баталгаатай хүмүүсээр хэрэгтэй. Бүс үзүүлэхгүй энэ дээр за тэгээд энэ ч үйл ажиллагаа юмнууд ингээд бүгд зогсоод та бүхэн одоо энэ машин тэрэг энэ гэр бараа бүх юмудаа одоо өөрсдөө сайхан зэгцлээд ачаал авах. Одоо энэ бол цагдаагийн машин лөө чигж байгаа байхгүй юу? За ийм юм болсон. Саяных эмнэлгийн машин байв уу цагдаагийн машин програмаар. Одоо чиний энийг үзэхээр би бол яа харахгүй ахиж цагдаа нараа дуудаж шалгах хэрэгтэй. Саяны бичлэгийг надад өгөөрэй заа юу. Би тэрийг үзүүл. Тэгээ өгшөөч бай. Хэрвээ тэгсэн бол энэ миний өгсөн үр даалгаврыг зөрчсөн байна. Энийг би бүр хатуу хоригдсон. Тийм юм байхгүй шүү дээ. Зөвхөн тэр 8 хүнийг л албатаж эмчлэх ёстой. Бусад хүмүүст бол та нар тэндээ суугаад тайван эсэргүүцлээ илэрхийлэхэд үйлчлэх ёстой. Та нар аюулгүй байдлыг хангах ёстой.
Тэгэхээр саяны чиний хэлсэн баримтан дээр бол цагдаагийн машин л болж харагдаад байна да тийм ээ. Тийм учраас машин ч арай өөр үстэй. тийм учраас би энэ бичлэгийг авав. Энийг бүр яг одоо ярина. Тэгээ би тэгээ танд нөгөө тракторчдын бослогын зургийг бас бэлдсэн юм л та. Харуулах гэж. Тий. Тий. Тэр үед чинь бол өөр шүү дээ. Энэ бол зургаар олцсон надаа. Дүрс нь олдог юм л та. Одоо бол сая Чингисийн талбай дээр тракторчдын цуглаан болсныг яаж хийснийг харсан биз дээ тийм ээ. Харсан. Цагдаагийнхан хамгаалаад, зам чөлөөлөөд тийм ээ, авцраад, байршуулад, нөгөөдүүл чинь будаагаа хасгаад ингээл явдаг болсон. Өмнө хэлэхэд бол би нэг л ямиг одоо бас энэ хугацаанд өөрийнхөө энэ ажиллаж байгаа хугацаанд нийгэмд ойлгуулах гэдэг. Бид нар хүмүүсийн эрх хэрэгчлөөгөө хэрэгжүүлэх үйлчлэх ёстой. Энэ бол бидний үүрэг. Тэд нар ганцхан хүчирхийлрүүл явахгүй бид нар үүрэг. Энэ үүргээ биелүүлнэ. Харин нөгөө улс төрийн эсэргүүцэл илэрхийлж байгаа улсууд нь хүчирхийл рүү хандах юм бол бид нар таслан зогсоод. Тэрэгтэл одоо нөгөө Хөх Монгол, Босоо Монгол гэдэг энэ хөдөлгөөний бүх удирдлагын уулзаад би энийг бол хэлсэн. За бид нар бол хүчирхийл рүү явбал бид хуулийн дагуу арга хэмжээг ав. Хүчирхийлгүй тайван замаар эсэргүүцлээ илэрх юм бол бид та нарыг тосч үйлчилнэ гэдэг. Тэр ер нь ганц таач Монголын бүх ард түмэн хүчирхийллээс бол татгалзаж байгаа нь тодорхой шүү дээ, тий. За та Улаанбаатар хотын дарга болсныхоо дараа нэг 40 аж ахуй нэгжийн тусгай бишээ хууль бусаар газар 44 хууль бусаар олгосон газрын зөвшөөрлөг цуцална гэж мэдэгдэжсэн. Та бүхэн цензургүй яриан дээр бас энэ өмнө нь яригдчихсэн асуудал. Тэн дотор дүнжин гарав зах байсан. Дүнжин гарав захын зарим хэсгийг гэж цуцална гэж зөвшөөрлөө. Та цуцалсан уу? Цуцлаад шүүхтэр цуцалсан захирамж хүчингүй болсон. Таныг шүүхтээд. Өөх хөрхий. Гэхдээ миний нөгөө 44 захирамж чи өөрхий зарим тэгээ шүүхтэр очиад байхгүй шүү дээ. Шүүхтэр очиж унаад байгаа юм уу? Тий, шүүхтэр. Тэгтээ энд нэг их чийч бас хувийн өмчийн үзэсгэлэнэг их хамгаалдаг ийм хүний хувьд нэг их нарийн одоо ийм учир шалтгаан бий. Бас шүүхийн ч бас буруу биш байт юм билээ. Би ч одоо нөгөө захирамжийн хүчингүй болгоцсон би чинь тэнд бас бухимдаа сүйд болно ч тийм биз. Ер нь яасан шудраг биш юм мэтэр гэдэг. Тэгээ яг үндэ бол шүүхийнх нь нэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэр нь бол үнэхээр няцаахын аргагүй зүйл. Тэрний үгээр уучлаарай. Энэ шийдвэрийг хууль зөрчиж гаргасан тэр хүмүүсээ эхлээд тэр хүмүүсийн асуудлаа тавиа. Тэрнээс гоо засаг захиргааны албан тушаалтан шийдвэр гаргацсан байхад нь авсан эргэн хуулийн этгээдийг яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад тэдний эрх рүү алдаад байгаа юм? Яагаад тэр засаг захиргааны шийдвэр тухайн гаргасан шийдвэр гаргасан улсууд нь өөрсдөө хууль зөрчсөн юм бэ? Эхлээд тэр хүмүүсийг тогтоо. Ингээл бид нар тэр хүмүүсийг тогтоох гол цагдаад өгдөг. Уучлаарай хэргийн бүрдэл байхгүй гэл хүчинг болдог. Ийм одоо тойрог ийм чөтгөрийн тойрогт орчоод байт юм л да. Их адаггүй маргаан болж байгаа юм байна. Их адаггүй маргаан. Тийм байна. За одоо битэрийн нэвтрүүлэг ер нь өндөрлөг тийшээгээ хандж байгаа. Өнөөдөр өглөө улсын хурлын чуулган нэгдсэн. Хаврын чуулган нээсэн. Өчигдөр Монгол улсын ерөнхий зээл сайхан бэлэг мэдэгдэл хийсэн ард иргэдтэй хандаж та сонссон байх. Өглөө бас улсын хурлын даргын мэдэгдлийг үг хэлэхдээ хэлсэн үгээс сонссон байх. Засгийн газар их хурл хоёр хоорондоо тэрсэлтэд гэсэн. Засгийн газар нь 5 толгойн хэлэлцээрийг их хурлаар шийдвэрлэхгүй, хэлэлцүүлэхгүй гэдэг. Их хурл нь хэлцэх ёстой энэ ийм хуулийн дагуу тогтоолно байна гэдэг. Ингээд зөрөөддөг. Энийг та юу гэж бодож байна? Энэ арчил гэж үнэхээр сайхан юм аа л гэж би харж байна. За. Арчилсан бис улсууд ийм одоо байр сууриа илэрхийлсэн мэтгэлцсэн тийм ээ. Хүн айл өнөөдөр жингөл мэтгэлцлээ хоорондоо. Тийм. Үнэхээр манай арчлалын гайхамшиг юм. Дарангуулагч оронд ийм хизээш болохгүй шүү дээ. Юу болсон юм бүү мэд нэг л мэдхэд юм болсон. Энэ юу н гайхамшиг байгаа? Энэ засаглалын хямрал биш юм уу? Яагаад засгийн газар нь их хуралтайгаар дэрсдэг юм? Их хурлын хяналтанд засгийн газар байх хэрэгтэй юм шүү. Арчилд нэг дутагдал байдаг гэдгийг шүү. За. Хашим оршиг гэж. Өөрөөр хэлбэл дарангууллыг хүмүүс яагаад заримдаа илүү үзэх гээд байдгүй гэвэл тэр шуурхай орд юм шийдчихдэг байхгүй юу? Арчил чинь ингээл талууд маргаалаа.
Тэгээ бурхан минь би одоо хүмүүстэй хэлж гуймаар байгаа. Наа чи хашин мороо. Тэгтээ их сайн морсуу, их халбалгүй морсуу, их хол явах морсуу тийм ээ. Омголон нөгөөх нь дарангуул бол омголон морсыг тас тус шийдэн тэгтээ аюулуулдаг шүү. Хинэгч ямар ч одоо оролцоогүйгээр дарангуулагч бүх юм шийдээ явчихдаг шүү. Тийм учраас би бол хашин ч гэсэн хол явж байгаа тэр арчилдаа байртай. За баярлалаа. Бүтээрийн ярилцлага үгээр өндөрлж байна. Гэхдээ би саяны асуултанд таны хариулсан дээр юу гэж хэлэх вэ? Та бөөрн хэлж байна. Би бөөрн хэлээгүй. Та засгийн газрыг дэмжиж байгаа юм бэ? Би бол сайхан бэлэг ерөнхий сайдын зоригийг бол би үнэхээр үнэлж байна. Үнэхээр энэ мега төслүүдийг явуулмаар байна. Явуулмаар байна. Гэхдээ хууль явуулмаар байна. Тийм ээ. Надад бол инх сайхан миний хажуу сууж өглөө анзаарсан уу те? Инх сайхан надад хэлэх нь бол би тийм л одоо зүйлийг инх сайхан надад хэлэх нь бол их хурлын дараад буруу мэдээлэл өгöd байна. Ийм юм бишээ гэж над мэдээлэл өгсөн. Би тэр нарийныг мэдэхгүй л да ямар би тэнд оролцоод явсан биш. Би ганцхан зүйлийг ерөнхий сайдаас өчж байгаа. Би ерөнхий сайдын энэ зориг зүрхийг битээ алдраасаа гэж бодож байна. Би ерөнхий сайдаас юу гэж чинь нөхөр манай хотын хүмүүс ажилттай баймаар байна, бизнестэй баймаар байна, орлоготой баймаар байна. Миний хүсэж байгаа юм ерөөс. За баярлалаа. За ингээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй цензургүй яриа нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Хамтран ажилласан багийнхандаа бас баярлалаа. Дараа 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эргэн уулзцгаая. Баярлалаа.